All right. Welcome Hey, back. hey, Banter Podcast номер 30 та-та-та-та. Woo. Хамаараа хэлж чинь ядуу юм шиг. За. Тийм. Тэр асууж шүү дээ. Jim Carrey чинь тийм жүжигчин биш үстэй тий? Биш үсттэй. Тийм, жүжигчин юм уу? Чи Jim Carrey жүжигчин биш гэж тооцоод байгаа юм. Үгүй бид бээр канонууд нэг Зон канон кино жүжиглэжсэн хүн баг. Тийм үү? Нөгөө Чи Jim Carrey кино үзэж байгаагүй юм уу? Heckle Me хүмүүстэй тий? Mask. Биш тэр чинь Jim Carrey үстэй. Би чи хэнийг хэлсэн юм? Нөгөө Heckle Me гэдэг stand up comedy гэдэг. Jim Carrey үстэй. Jim Carrey. K-E-E-R тэ. R-R-T. Тэр юу гэдэг вэ? Тэсэн зүгээр комеди юм биш мэдгүй. Харин амар алдартай юм байл би тэгээд амьдралдаа 2 удаа бичлэгийг үзчихсэн болохоор тийм жүжиглсэн байж магадгүй. Харин тийм бах тэ. Гинт гараад ирчихгүй л хөттэй. The voice нь жоохон танил санагдав. Тий. Чи юм ярил та. Чи дуртай байдаг штэ. Подкаст номер 30 өнөөдөр манай дугаар дээр Бек байна, А байна, Ханти байна. Тэгээд подкаст номер 29-ийн араас номер 25 яваад одоо номер 30 явж байгаа. Тий. Тэгээд 25-ын тухай сонирхолтой түүх ярихад ер нь 25-ыг үтсэн хүмүүс мэдж байгаа. Гэхдээ тэгвэл богино дуртахад бол ингээд 25 дээр аудио галтцсан байхгүй юу? За. Аудиогоо ингээд бичсэн. Тэгээ аудио биччихээд ингээд нөгөө нэг SD карт нээсэн байхгүй. Тэгээ SD картны хуучин нэг SD карт уншигч ингээд Хантигийн компьютерт хийсэн чинь тэр ингээд салж нийлээ Ханти ингээд юм хуулаад тийшээ юм хуулах гэж оролдож ирсэн ингээд салж нийлээс байхгүй. Тэгээ дараа нь дахиад минийх рүү оруулсан чинь ингээд error болсон. Тэгээ тэрийг нь юусэн анжилж болтгоо. Тэгээ формат хийхээс өөр аргагүй байгаадсан байхгүй. Тэгээ би формат хийгээд тэгээд юмсээ. Формат хийгээс сэргэж болох нь гэсэн амар тийм ануухан бодолтой байсан. Тэгээд юусэн болоогүй. Тэгээд тэгээд ингээ аудио нь алдсан. Тэгээд яг хуу камерны аудио байгаа байхгүй юу? Тэр жоохон муу штэ ингээ цаанаас рекорд хийж байгаа штэ. Тэгээ яг хуу зөв камерны аудиогоо ашиглаж байгаа бид өөр юу хийж болох вэ гэдэг чийсэн байхгүй. Тэгээд эсвэл нэг бол штэ тий. Камерны аудиогоо ашиглаж байгаа зүгээр нэг интерпретер байдаг шүү дээ. Тэгээ ингээд интерпретер оруулаад ингээд болонд нь ингээд бид хоёрыг ярьж байгаа юм зүгээр ингээд тийм тэгж тайлбарлал гоё юм болов уу ярьсан хгүй. Тэгтээ тэр чинь нэг гол нь подкаст бас нөгөө Spotify аудио хэлбэрээр орж байгаа болохоор silent байж болохгүй гэж байна. Тэгээ за тэгвэл next ID нь болохоор шүү дээ. Бид хоёр өөртөө ингээд нөгөө өөртөө тэр ярьж байгаа юмаа үзээд тэгээ тэрэн дээрээ дахиад дээрээс нь комментэр хийгээд тийм хийж үзсэн хгүй. Тэгээ комментэрийг хийгээ явж ирсэн аа. Өчтөр илүү. Орж дээр тийм. Орж дээр яг тэр комментэрийг хийсэн байхгүй. Тэгээд комментэр хийгээд нэг 50 минут бараг аяар гоё явж исэн юм аа. Тэгэл аяар нээлтэж ёо. Эхний 50 минут нүг гоё байсан. Бараг Oh my god. Чи хаалга хаагүй юм уу? Гүү. Бас зүгээр хаалга ингээд цогцож байгаа юм шүү. За би шалгаад бий. Хаах шиг л болсон доо. Амар чаг дуурал. Харин тий. За, техникээс адил stand by. Халттай байж үуч. Сая яг хаалга бүр яг савж байгаа юм шиг дуурайд. Харин яг нээлттэй хүмүүс дутуу хаагаад явчихаар яг нэг тийм чанга дуурайд байдаг тийм. Тэгээ өглөө. Тэгээ амар гоё явжсан чаа. Тэгээ амар гоё явжсан байхгүй юу? Тэгээ би ингээд аяар гинт. За нэг аудиогоо шалгасан зүгээр юм уу гэл ингээд харсан байхгүй юу? Тэр цаана эсэ. Гэхдээ би яг урдаа хараа ингээд байнга хараа сууж идэх байхгүй мессер. Тэгээ тэр үед аяар цаана эсэн ч юм. За нэг харцаа даа гэдгсэн чинь. Рекорд хийгээгүй. Баа. Тэгээ би бүр ингээд гэсэн. Яа, ядраатай би бүр ингээд хараалтаа дугаар юм шиг. Фейл хийгээд өрөөсөө ингээд сурах сурдгүй юм ааш ингээд өөрийгөө хараагаад. Тэгээ би бүр ингээд тэрэндээ бүр авир депресд нэг. Ханти яах вэ? Би ханти бичсэн. За сайн байцгаана бүгдээрээ подкаст номер 25 эхэлж байна гэж. Тэгээ тэрийг 3 дахь удаа хийсэн зөө. Тэгээд тэр дахиад тэрэн дээр ярьжсэн болохоор зүгээр тэр 2 дахь рекорд ингээ дахиад авж байгаа тэрэн дээрээ дахиад коммент хийх. 2 дахь рекорд хийгээгүй болохоор коммент хийх юм байхгүй шүү дээ. Гэтэ яаж хийж байгаад нэг цаг болгоод ямарчсан. Нэг тийм хэлсэн. Аварсан гэж юу. Бэтэн ханти тэр риски юу. Нэг тийм юм боллоо. Яа. Хөөрхөн. Ой.
Хөрхий. Депресссэн биш нэ чи. Харин тий. Хийснэ 3 удаа дахиад бичлэг хийснэ одоо. Дэжхэн дайрагдсан байгаа. Тийм үү. Үгүй. Энэ хаант явал гэсэн тийм. Окей. Панти. Бид нэр өмнө нас Анута подкаст Ану ханти бит гурав хийж захт чинь. Сүүлийн дугаараар ханти бас завгүй пиано битээр хойлоожсэн байхгүй. Тэгээ ер нь бол тэр бол Анугийн орсон хамгийн сүүлийн подкаст байсан. Тэгэхээр энэ бол чиний бас хамгийн сүүлч гэж магадгүй. Зүгээр одоо энэ удаа гуруулаа шүү дээ чи манай хантыг юу гэдэг манай пантыг юу гэдэг. Тэгээд тий. Түрүүнд би ийм асуусан. Одоо яг ингээд одоо relationship байгаа шүү дээ. Яа миний notes бүр ийм их үзээ. Уу. За чинийхээс үгүй яар. Одоо ингээд relationship байгаа шүү дээ. Тэр хоёул олцохоор relationship яриад байгаа юм. Аах тэгчих чад тэгээд ашиг. Age difference ер нь хэр хамаатай ер нь. Яг нь тийм minority бол орохгүй тэгэл minority гэх юм. If you're on the clock you're ready to fuck. Тийм нэр. Окей. Юкс чүгэн. Үгүй ийм бидэн заяа. Дөрөв нэш тий. Тий яригддгүү дөрөв бидэн заяа. Тэр болохоор шүү дээ тий. Чи өөрийнхөө насаа 2 туугаад 7-ог нэмэх нь чиний дээтлж үерхэж болох хамгийн бага нас гэж байгаа байхгүй. Би тэ 24. За би одоо 30 таа гэж дэл та. Би бол 30 таа биш. Гэхдээ 30 таа гэж бодъё. Тэгэхээр 2 туалаа 15. Тэгээд 7-ог нэмлээ 22. Тэгэхээр миний 8 насны зөрүүтэй гэсэн юм шүү дээ. Тийм. Миний хамгийн бага насны дээтлж болох юм болохоор 22 болно түүнээс. Баам наа чи амар дөрөв бай. Би 12 таа заяа. 12 таа 24 таа 12 боллоо. 7-ог нэмлээ 19 гэсэн юм шүү дээ. Тэгвэл ингээд нас нь холдох ер нь хөгжрөх тусам ер нь ингээд gap хол гэж болох юм байна. Чи 50-ыг бодол 50-ыг чинь 25 болоод тэгээд 7-32 18 насны зөрүүтэй шээж тээ. Тийм. Гэтэ амар reasonable байгаа шүү дээ. 32 насны хүн 50 настай хүнтэй. Тийм ээ. Наа чи ямар гоё болоод байгаа шүү дээ. Том яа тий. Дээтлэх том яа нэдтэй. Тэг би нэг өмнө подкаст нэр бас ярьж лсэн баг. Ийм сураад байна шүү. Бантрээс ийм сураад байна шүү. Хантай битээр ингээд нэг тэр нөгөө подкастныхаа нөгөө дахиж үзэхдээ ингээл мьютлэл анмьютлэл ингээл жоохон хэсгийг сонсож байгаа л ингээл буцаагаад мьютлж байгаа л ингээл за энэ дээр ийм их юм ярьж ингээл гэж байгаа байхгүй. Тэг ингээл тэр ярьж байгааныхаа тухай ингээл тэр ярьж байгааныхаа санахгүй байгаа байхгүй юу ярьснаа. Гэхдээ ингээл зүгээр тэрнийхээс холбоотой сэдв мэд ингээл үргэлжлүүлэл яриад. За одоо юу гэж ингээл буцаагаад анмьют хийж байгаа байхгүй. Гэсэн чи яг битүүрийн ярьж ирсэн юм ярьж байдаг гэсэн. Ар consistently мэн гэж ойлгосон өөртөө. Тийм ээ. Эсвэл зүгээр яг юм original thoughts гэх юм уу? Тэг яг тэрийг ингээд дахиад бодсон яг тэргүүрэл бодохоор original гэхэр чинь харин ч unoriginal юм биш үү? Ерөөсөө яг өөрсдийнхээ аагүй тийм ээ. Биш яг original гэхээс илүү genius closed minded юм биш үү те? Яг л нэг л бодлороо. Тийм. Хэдэн сар болсон ч гэсэн ерөөсөө өөрсдөө байдаг гэсэн. Тийм. Яг тийм бодлууд нэг бодсон бол тэгэл за тийм байна. Гэ бодчих тийм ааши те. Ер нь хантын битүүр бол жоохон тийм төрлийнх байхаа. Аха. Тийм. Яг би бол тэгтээ ингэж утсан. Багасаа ингээд нэг тийм өөрийнхөө бодолтой би багтаа ингээд амир хүмүүс намайг лайк хийгээсэй гэж амар хүсдэг байсан байхгүй. Тэгэл аль болох хүмүүс таалагдах гал амар тийм яг нэг тийм өөр ингэс үзэл бодол амар муутай байсан санагдтыг. Тэгээд яг үнэндээ эцэст ингээд сүлдээ ойлгож байгаа зүйл нь болохоор ер нь хүн болгон чамайг лайк чам дуртай байна гэсэн юм бол үсэ байхгүй. Тийм болохоор ер нь хүмүүс таалагдах гад ингээд өөрийнхөө биш байх гэдэг чигээд байх шаардлагагүй. Өөрийнхөө биш байхаар ялангуяа яг ингээд тийм яаж байх гэж өөрөө мэдэхгүй болсон үлдээ. За тэгэхээр сүултээ ингээд тэгээ бодоод үзэхээр яг өөрийнхөө байхаар яг аяндаа яг чиний байнгаар чинь дуртай байх хүмүүс байх болохоор. Тийм шүү дээ. Тэгэл жоохон тэр нь бас жоохон муу ч юм уу гэж. Тэгэхээр тийм бодолтой байхаар илүү нэг тийм хүчтэй байр суурьтай болцдог ямар нэгэн бодлын талаар тий. Тэгтээ нөгөө талаараа хөгшин болоод хүчтэй байр суурьтай болгоцсмаа одоо чин их дэстэхэ байчдаг. Яг тийм хоёр талтай байгаад тийм. Яхэр өвөнөр гэж үүдэг ч тийм шигтэй. Kinda. Гэтэ бас яг нэг өөрийн бодолтой байх
тусмаа одоо нэг харизматик чанар нэгсэн л тээ. Тэгээ гол нь тэрийг бас буцаагаад тэр өөрийнхөө бодож байгаагаа бусдад яг ингээд тоглохгүй бас нэг гоёор харуулна гэдэг. Зөндөөл юм байгаа бах тий. Yes. Оо. Нэр нөө камераар анх одоо би энэ үстийг анх гарч байгаа шүү дээ. Тэгээ би уг нь бол ингээд валаагаа өмсөж байгаа нэг жоохон ревил хийж үзсэн байна. Тэр мартчих тийм. Катла урд нь оруулчих. Тэгээ. Тэснэ. Та бүхэн Южин хэдэн дугаар малгад явсан бэ? Яа дор ажлын 3 4 дугаар явсан. 3 4-өөс баг 20-оос хойш ер нь баг малгад явсан баха. Maybe. Энд чи яг энэ чи Speak podcast-д ороход шууд биш юм байна. Энэ 2 3 дахь дугаараас би 2 дахь дугаар дээр энэ чи иржсэн санагч чинь. Тэгээ нэг 23 тийм 23 22-оос хойш малгад байсан хаа. Damn, сонир моостэй та бүхэн анх удаа харлаа. Камеранд харагдсан нэг өстэй болцсон байгаа. Тэг өс суулгасан. Сонир гоё л experience үлээ. Гоё ч их сайшаа. Зүгээр яг experience нь бол жоохон таагүй болсон. Тэгтээ яг үр дүн нь бол гоё гэж хүлээж байгаа. Тэгээд 9 цаг болсон баха суулгах дурыг. Тийм үү? Тий. Бүр мис ажилбар болсон биз дээ. Тэгээд тэр үед бүгдэн дээр нь сэрэв мөөс дээ тий. Тий штэ. Мэдээ алдуулагч тарих нь амар өвдөн зөө. Тэгээ ингээд чиний өсөг чи ингээд нэг нэгээр ингээд суулгаа. Дрил шиг ингээд түүгээл зөө араас нь түүж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд др гэл бүгдийг мэдэрч байгаа. Өвдөхгүй гэхдээ бүгдийг мэдэрч байгаа. Тэгээд бүгдийг дрилтчээд бүгдийг нэг нэгээр нь түүн тэр нь ингээд 4 5 цаг болж байгаа. Тэгээ дараа нь нэг нэгээрээ суулгана. Тэгээ дараа нь ингээд урталт нь ингээд нэг нэгээр нь суулгаж байгаа. Тэр нь ингээд бас цоолон заяа бүгдийг эхлээд баахан гэл нөх цоодол ингээд гэл яг ингээд бүгдийг мэдэрч байгаа юм чинь заа. Яг арьсруу чинь ийм орж байгааг мэдэрдэг да. Айр гүнгатгаж байгаа юм. Тэгээд тэгж хатгаад тэгээ бүгдийг нэг нэгээрээ суулгал. Мод суулгаж байгаа юм. Эхлээд бүгдийг яг ингээд авчаад ингээд суулгах юм уу те? Оо тий, авцсан дээр нэг үсийг нь аваад баахан бүгдийг цоглуулаад тавьсан тийм зураг нь байгаа ш надаа. Баа. Би тэрийг яг эдитэн дээрээ нэг хальт оруулж. Oh my god, юу наач. Яар сони тий. Би амар олон юм жижигхэн хар үсэнд байгаа. Нааш ягаад юм том байгаа. Энэ нэг болцоо нөхгүй юу? Болцоотойгоо хамт ингээд тэгэхээр юм том байт юм тий. Болцоогийн суулгаж байгаа үсийг нь шголно. Амар. Тэгээд болцооноос нь ургаж байгаа байхгүй. Йоо, сонирхолтой. Тэгээд дараа нь ингээд буу зэнгэлж байгаа юм шиг ингээд цэнгэлээл хийгээд байгаа юм уу тий. Тэг юугаар хийснийг нь мэдэхгүй. Зүгээр ямаар ингээд чимхүүрээр авч байгаа л баг хийсэн. Харин мэдгүй. Тэгээд амар мануал ажиллагаа ихтэй. Тийм байх. Хэдэн мянган 4000 гуудаа ингээд нэг хүний гар ингэж ажилласан биз дээ. Тий. Тэгснэ буцаага авир их ажилтал. Тэгээд суулгуулж байгаа хүн ч гэсэн авир их ажилтаа ингээд ерөөсөө хөдөлгөхгүй ингээд яг юм дээр ширээн дээр ингээд тэр орон дээр ингээд яг нэг би ингээд доошоо хараад хөвцөн чи ингээд яг ирүү ингээд нэг доотлын хэсэгт нь тулцсан. Ингээд ирүү ингээд хойшоо дарагдаа би чи ингээд шамигийн эсрэг өгөхгүй хойшоо тэр юу гэдэг вүлээ. Ан шами. Улам ан шами болов шүү дээ. Тэгэд одоо ингээд дуусчаад өвчин дамдаалт нэг гарангуут амир өвдсөн үү? Гайгүй. Гэтэ ингээд өвчтэй ингээд дарж марахаар ингээд өвчтэй. Тийм хүндрэлээд байсан. Тийм хүндөр болцсон. Тэгээд тэр нэг 7 нэг тийм байсан. Тэгээ энэ дээр зүгээр юм уу? Одоо ч баг нэг амир идгээгүй л. Одоо нэг 2 баг нэг 2-7 анж байгаа юм уу? Тэгээд хойно өвдөж байгаа дээр зүгээр юм уу? Дээдх нь бол хамаагүй гайгүй харин. Зүгээр амар захтандаг. Яг идэж байгаа явсан гэл. Тийм бах тий. Гинт ингээ үзчих нэг үсээ одоо л тий хамаагүй дажгүй болцсон. Эхний нэг хэдэн өдөр бол чи харсан шүү дээ ингээ амар. Тэр бол наастай. Юутай болцсон. Дээр нөгөө цусан тогтцсон. Тий. Тэгээ ингээ одоо ингээ ер нь хэр удаа наа чи ингээ өсгөө явсан бэ? Өсгөө. Үеэс шүү. Үстэй байсан байдаг яг хоо. Чи хүмүүсийг gaslight хийх юм байлаа. Үгүй миний санахаарыг Америкээс ирсний дараа гайгүй байсан. Тэгээд тэр явцдаа баг Америкээс ирснийхаа дараах нь нэг алдаж эхлэлсэн юм шиг үлээ. Тэр чинь нэг хэдэн онд бэ? 17 онд. Тий. Уг нь саяхнаас л юм шүү дээ. Саяхнаас нь чаашаа. Тэгээ яг тухайн үедээ ингээд унаад эхэлжсэн үедээ яг эртгээ ингээд адрес хийсэн бол илүү сайн амжилт хийх боломжтой байсан юм шиг лээ. Тэгээд тэр үедээ ингээд гайгүй болцсон даа гэж тал яадсан байхгүй. Тэгсэн чинь гайгүй болохгүй үзсэн. Болонд артуулсан тэгэл. Яа. Одоо тэгээд ингээд хурж мөрөхөр ямар ах вэ? Яг өөр юм мэдрэгдэв үү?
Яг ингээд чиний өөрийн мэдрэгдэж байна уу? Эсвэл арай нэг юм эвгүй байгаад нөө. Одоо л жоохон эвгүй л байна. Аха. Тэгээд ингэдэг гэсэн нөө сарын дараа ингээд суулгах сүс нь бүгдээр ундаг гэсэн. Тэгээд шинэ үснүүд орох. Тэгээд яг гол үс нь ургаж эхэлдэг гэдэг гэсэн. Юм өгчнө гэж нэр. Яа. Сонирхолтой. Би нэр энийг бас дурдмаар байсан. Хүмүүс манай подкастыг гайгүй үзэж байгаа зөө. За. Яг тухайн цаг үетэйгээ ботход харьцуулахад бол гайгүй үзэж байгаа нэг. Анх бол манай подкастыг нэг 10, 10, 20 л үздэг байсан. Одоо бол нэг 90, 100 хүн үзээддэг болсон зөө. Муудаал нэг 80 мэдтэй хөрхөн болцсон. Тэгээд хүмүүст хэлгээд шүү дээ. За яг подкаст бол яг үзэж болно тий. Гэтэ подкастаас гадна гээд манай геймплейүүдийг үзээч. Сайн ингээд The Forest ингээд тоглоом байгаа хгүй ингээд ойд ингээд survive хийгээд те янз бүрийн махчд нэртэй зодтолч модтол байшин мэрж мэрэл те. Тэр ингээд амар гоё контент нь ингээд миний яг ингээд гол channel эхлүүлээд ингээ хийгээ зорж исэн юм тэр өсөхгүй. Тэгээ тэрийг өрөөсө хүмүүс сонирхож үзэхгүй. Тэр ингээ сайд байна. Тэр үзээ тэр подкастаас хамаагүй гоё юм байгаа. Тэр бол амар entertaining болсон баха. Тэгээ хийж чахад ч амар enjoyable байсан те. Яг ингээд яг жинкнээсээ яг ин Discord хийж мэгээ жинкнээсээ айж байгаа те. Тий. Жинкнээсээ desperate болж болоо те. Сүүлд тэр яг нэг бөөндө тэр нэг баригддаг гэсэн юм. Яа тэр бүр шүн дундстаа бүр амар олаа галууд те. Төрөөл өгцгийг шүү. Йоо. Амьд хараад дууссан шүү дээ тэндээсээ. Аюулгүй байлаа очоод дууссан. Тэ хараад дууссан. Ой, тэр идэхтэй нэг чамд яриаг зөө. Тэр нөгөө нэг 3 үлтэй хүүхэн яваадсан шүү дээ. 3 үлтэй 3 гартаа хүүхэн. Тэгээд чинь амар фрик явж чинь тэрийг алын юм алаа гээл. Чаад алсан шүү дээ. Хатив дээр алсан шүү. Тэгсэн чинь тэр хүүхэн чинь мандлын хүүхэн байсан. What the fuck? Яа. Тэгээд бас нэг харсан зүйл нь Кевин буцаж амилдгүй мөлий. Тэгэхээр 2 for 2 би хоёр ингээд 2 AI туслагчийг хоёулыг нь алдсан байлаа шүү. Сайд. Тэгэхээр Кевин анханасаа ингээд кэрлэх хэвчээсэн юм уу те? Тэгээд нэг бичлэгийн турш ингээд хоёулаа Кевин гэлсэн шүү дээ. Тэгсэн чи Келвин байсан юм байна. Нэрийг чи бороо сансан шүү. Келвин ч шиг юу вэ? Келвин клан юм аа шин. Гэхдээ Келвин нөгөө нэг Celsius Келвин шиг. Даим. Тэр ингээд юу н амьд яваад байж болох л байсан дүр юм уу те? Би дундуур угаасаа тэгээ өгсөтөн багтайгаа. Үгүй тэр амьд яваал нөгөө манай янз бүрийн base building юм цуглуулж өглөөх тийм дүр байсан мөлий. Нөгөө эмэгтэй нь болохоор зодтолдог заяа. Fight-ыг. Тэгээ ингээд яг тэр тоглоом дээр ингээд сум ингээд хязгаарлагдмал юм байл л дээ. Олсон аймаа өстэй тий. Тэгээд хязгаарлал гэтээ тэр эмэгтэйд буу өгчих юм бол хязгааргүй сумтай болцдог. Тэрийг ер нь гэртээ авчираад юм habitat x-тэй юм уу те? Тий өргөтөж авчираад тэгээ шааж байгаа. Shit. Тэгээд бидний декэнд орлохаараа тэгээд биднийг хамгаалдаг болоод гэж. Одоо угаасаа юу байна вэ? Эсвэл миний Steam дээр хадгалагдсан байгаа гэсэн. Миний прогресс миний Steam дээр гомоо эсвэл чиний Steam дээр чи хадгалагдсан байгаа хаа аккаунт дээр чи. Окей. Болохгүй дахиад эхлээд гоё эхэлж болох юм байна те. Тий. Тэгээд уус нэг прогресс хийгээгүй шүү дээ. Яа. Тэгээ би гайгүй жоон судалсан. Тэгээ судлаад ер нь бол ингэдэм билээ. Эхний хэд өдрөө ер нь гайгүй нөгөө сетап хурдан хийх хэрэгтэй. Тэгээд гол нь нөгөө Cannibal-уудтай эхний хэд өдрөө эхний 1-2 өдөртөө бол зодлохгүй байхад тэд нар бол шууд дайрдгүй мөлий. Чанга зүгээр биднийг зүгээр судлаа шинжил явж идэм билээ. Тэгээ хэрвээ тэд нартэй зодлоод эхэлчих юм бол шууд байлдаг эхэлдэг тий. Тэгээд одоо 10 дахь өдрөөсөө үйл болдог гинэ. Тэгэхээр тэрэн дээр бид нэр хурдан шилтер мэлтэй болсон юм байна. Тэгээд бидний байгаа хэсгийн мапны хэсгээс ер нь бол хамгийн молдох юм байлээ. Тэгээ ер нь сайн explore хийгээд тэр төмпөн хувь янз бүрийн сумбуу нэр хурц мөрцч гэсэн тэр хавцаал байгаа юм лээ. Мапны баруун талдаа. Бид нар чинь яг тийм шүү бараг л баруун талдаа. Яг зүүн бид нар бол бидний мапн дээр зүүн талдаа харагдаад байгаа байхгүй тэгснэ би онлайнаар харсан чи баруун талдаа харагдав. Окей. Нэг тийм. Тий. Тэгээд та нар одоо яг тийм ойд яг тийм survival skill сурахыг хүсэж ивэл тэгээд тэр The Forest-ыг үзээд яг жишээ бол авч болно. Тэгээд жад мад яаж хийх юм те. Тэгээд яаж turtle алаад тэгээд гоё хоол хийх. Тий. Хүний хөл яаж хийх. Тэгээд хантигийн footage бол гэхдээ юу ч байхгүйсэн те. Чиний гэхдээ нэг алж ирсэн нэг хэсэг байсан. Тэгээд turtle бол зөө. Тий. Тэр амарсан ингээд би ингээд unintentionally алаад байгаа байхгүй ингээд. Тэгээ алцгаа ингээд болж чадахгүй тэгээд алдсан тэгээд. Unintentionally. Тий.
шинэ serial killer-ууд нэ. Би unintentionally зүгээр санаандгүй хүмүүс алхаад идээдсэн гэдэг. Юурээс өөрийгөө зогсоож чадахгүй байсан гэж. Харин яг зогсоож чадахгүй мэт. Psycho. Ийм үсгээ дарсан чил барьж авснаа л онгойлгоцсон шүү дээ. Тэр ханти тэгэл ингээл баага юм хийгээл ингээл yes төртөг аваар алж ин малж ингээл тэгснэ ингээл хөө энийг хартаа оо ийм биш төй хөө тэр сканк байна гэж амар discovery гэж яваад байгаа байхгүй юу ч явах гаа тийм зүгээр хоолоос өсгдөг юм уу тийм nice яа дэм тэгээд чи Макс нь бүр 6 8 хүн тоглож болдог тийм мэдгүй гэтээ ер нь олон хүн тоглож байна тийм тэр олон байх тусмаа ер нь тэгвэл мобууд ч гэсэн олон байх тийм магадгүй. Тэгвэл бол арай easy болчихвол гэж тийм баг. Магадгүй. Би бол сайн тэрий бол нэг сайн судлаагүй л. Тэгээд яа дахиж эхлүүлэхгүй үргэлжлүүлээд ямарчсан. Тэг галааг бас оруулаад тий. Тэгээд дөрүүлээ ядаж ин гоё иймэр байгаа байхгүй. Хиний аамиг бас оруулаа гэж болсон. Тэгээд бас боломж олцсон хэр байна харж байгаад. Аами компьютертэй юу? Компьютертэй болох тий. Галаа компьютер авах юм бах та. Даун гэж ярьжсэн шүү дээ цаачаа. Надаас тэрний жоохон сумлаад. Шинэ компьютер. За энэ бичлэг хэдэн лайктай вэ? 10 лайктай. Хэдэн лайк хүрэх вэ? Энэ бичлэг үү? Тийм. Лайк хүрэх юм бол галаа компьютер аана гэж хэлж л дээ. Тийм. Авж байгаа шүү дээ цааш болно. Хэдийн. Тийм. Гэхдээ контент wise энэ бичлэг 30 лайк хүрвэл галаа компьютертэй болно. Угаас авж байгаа тийм катлаад. Энэ бичлэг 50 лайк хүрэх юм бол галаа компьютер апгрейд хийн. Yeah. 100 лайк хүрэх юм бол галагын компьютерийг буцаага эвдэлнэ. 200 лайк хүрэх юм бол тэрийг буцаага засна гэж. 200 лайк хүрэх юм бол эвдэлчээд та шинийг авч өгье. Prank шээс тэ. Галаа зөвхөн 200 аккаунт гэж шатс тэ. Хөөе тэгтээ 200 лайк чинь хэдэн view ер нь бол нэг тийм 10% тэл Монголын нэг лайк view-ны харьцаа бага байгаа юм санагдчих. Бараг 5-10%. Тэгэхээр нэг одоо нэг сая хүн үзэхэд 200 лайк майк хүрэх үү? Сая хүнд 200 сая их баха. Дуунууд яа гэм бол дуунуудыг хүмүүс үзэх гэдэг. Дуу бүлтээр дуу хийсэн шүү дээ. Gang bait-тэй. Тэрэн дээр бол лайкны харьцаа жоохон л байсан. Сая view давцсан мөртлөө. Гэтэ амар хахтал нь boost хийсэн. Тэр юу баха? Нөгөө нэг зүгээр хүмүүс дуу плейлистэнд ч юм хадгалах гад лайк дардаг баг. Дууны хувьд бол бичлэгүүд дээр бол яг нөгөө хүн нөр яг лайк subscribe дараараа гингүүд нэг хөрхөн дардаг баг. Тийм баг тийм. Яа тэгээд тэр жоохон artificial байсан болохоор бага лайктай байсан байж магадгүй. Гэтэ commercial болохоор тийм. Гэтэ ингээс Монгол төлбөртэй хахад сая view авахад тэр сая view-ээр нэг компьютер авахаар мөнгө цуглуулж болох уу? Монголд бол яг Америкээс хүн үздэг бол болох. Сая view-с бол 2-3 мянган доллар хангалттай баха. Миний ойлсноор бол шүү дээ тий. Юу хахад бол амар сайн л гэдгийгсэн. Чин нөө Монгол үзэгчид монголчууд зориулж контент хийж байгаа мөртлөө монгол үзэгчид нь гадаад улсуудаас үзэхээр тэрний гадаад байгаа монголчуудын харьцаа нэг байх тусмаа орлого ер нь сайтай байх боломжтой гэлэгчлээ. Тэр хим юм золбоо ТV эднэр бол яг зүгээр айднаас амар сайн мөнгө олдог гэдэг хэлсэн шүү дээ. 20% нь болохоор гадаадаас үзэлтэй гэдэг нэг. Зөвхөн 20 нь байхад л амар сайн гэж байгаа байхгүй. Тэгэхээр монгол өвн бол айдтай болчихвол YouTube амар хөөрхөн цэцгэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд дааш тэг монголчууд нь айд үздэггүйгээд лайлаа эдний тийхгүй. Дадаа 5 болонгууд нэг өөр ингэ спамлаа сууждаг тий. Чи нөгөө түрүү жилээ NAS summit-аар орж исэн үү? Гөө. Тэрэн дээр нөгөө соёлын сайдтай намын шүү дээ тий. Тэрнтэй ярьж мэрээ. Тэгээд ижсэн шүү дээ. Google-тэй Америкт очиж уулцсан гэлөө уулзах гэж байгаа гэлөө. Тэгээд яг Монголд тийм одоо Google-ийг яг аль биесээр ингээд адмадыг буцааж оруулж ирэх тийм их юм ярьж байгаа гэдэг тийм ярьдсан шүү дээ. Одоо жил өнгөрсөн ямар ч сурагдуулдаг байна. За номин гэхдээ тэрийг шийдэхгүй соёлын сайд яхахлаар тэрийг шийддэг. Тэрний орнд чинь тэгэл хин уучрал шийднэ үстэй. Уучрал чинь тэр нөгөө нэг мэдээлэл технологи ямар яасан юм дий сайд шүү дээ. Соёлын сайд нь зүгээр төлөөлж ярьжсэн гэж магадгүй. Гэхдээ тийм ажил хийгдэж байгаа л гэсэн шүү дээ. Тэгэхдээ одоо тэрний апдейт тэрнийхээ мөнгөөр нэг хөшөө барьсан л байгаа газар. Харин тэрний гайгүй хүн л яг одоо 4 жилийн турш тэрийг ганц юмар хөөцөлдөж амжилт байгуулахгүй тэгэл шил худлаа тийм шүү дээ. Болоолах юм л та тий. Тийм одоо ер нь яг миний бодлоор одоо яг тэр YouTube-ээс ингээ мөнгө олж байгаа. Тэгээ хідэн view яадаг ийдэг. Тэгээ тэр revenue, ad revenue гэдэг ойлгодог ийм улс төрчил Монгол байхгүй хөө. Яа, сайд. Тэгээд уг нь бол хөрхөн хуучин нэг байсан шүү дээ. Ad гардаг байсан.
Тэр үеэр чинь өөрөө олоод гэсэн юм бэл шүү дээ. Тийм. Тэр үед чинь нөгөө яг ид гримикс энэ гарч ирж байгаа юм үед байдаг л гэсэн баг. Тийм үү. Тэгээд тий азаал нэг тийм байсан шүү дээ. Тийм монголчууд донд нэг уриалга явуулаад тий хүмүүсийг одоо айд үзээ гэдэг. Үгүй VPN-аар одоо гадаадаас айдтай үздэг болохыг уриалгах хиймээр мээр шахаас. Тэгээд willingly айд үздэг болох хүмүүс шүү дээ. Тийм. Тэр чинь амар өндөр. Одоо ингээд нэг хүн 10 минутын бичлэг үзэхэд хэдэн онд юм бэ? 19 онд харахад одоо Америкээс үзүүл жишээлбэл 32 цент ч илүү. Монголдоо бол баяжхаар өнгө байхгүй. Тийм шүү дээ. Нэг хүнээс 32 цент гэдэг чинь 1000 төгрөг шүү. Нэг хүн үзэл 1000 төгрөг гэсэн үг шүү дээ. Харин тийм. Nice ones юу. Тийм. Тэгээд одоо энэ төшиг мөшгийн бичлэг чинь 400,000 төгрөг үздэг үстэй. Юу вэ? 1000 үзэхэд сая төгрөг бат. Тийм. Тийм зүгээр амар юм биш. Тийм. 1 million views чинь л $2,000 босчдөг байхгүй. Оо, дай гоё юм биш. Тэгтээ бас яг үзэгч талаас бол амар юм лээ. Би тэр Казахстан дохтой тэр усанд орох гээд нэг дуу тавиад усраа орсон зүгээр 5 минутын айд явцдаг наац. Тэгээ тэрний ажлын 2-ороо шууд даблдаж гарч ирдэг. Сайд. Тэгээд ad block гог байхаар тэгэл хөөрхөн болцдог юм дөө. Тийм ээ. Би ad block дурч үзнэ. За, би хідэн бичсэн байгаа юмнуудаас харах уу? Окей. Юу вэ? Би зарим нь болохоор яг яагаад бичснээ санахгүй байна л да. Яг юуны тухай ярьж байгаа. Сонсё л доо. Let's guess. My TikTok видео гинэ. Damn. Чиний нөгөө TikTok оо. Чиний нөгөө чи харлуу тэрийг. Гү. Визүүсээ зүгээр random таас. Би нэг зүгээр амьдралдаа ганц удаа нэг TikTok хийсэн. Тэр нэг дуу оруулахтаа юу? Гү. Нэг чи жүжиглээдсэн юм шиг юм уу? Voice over гэсэн. Нэг тийм Captain America-ийн доолт. Тийм. Чи харсан уу тийм? Харсан. Тийм. Тэрийг амьдралдаа нэг удаа нэг тийм тийм бантер тэр чатер хамт яваадсан байсан шүү дээ. Тийм. Яа. Чи юу үзсэн тэрийг? Би тийм дээр яг honestly бол чааг бол амар л яг юм гоё impression хийжлээ л гэж бодсон. Яа, хүргэл юм боос тийм. Тийм. Тэр зүгээр амар өйдөл нэг юм хийсэн. Тэгээд юу лээ зүгээр ажил дээрээ ингээд байхад би өөрөөс хийсний санахгүй байна гэсэн чинь би нэг Captain America доол ингээл доол руу очсон чи гэл намайг зодож матал viral явчихсан шүү дээ тэр чинь 22 онд юм уу 21 22 онд л та тэр авцал 2 жилийн өмнө юм тий. Тэгээд яг би тэрийг за TikTok балаа юм байна гэж зүгээр TikTok uninstall хийсэн байхгүй. Тэгэхээр ерөөс видеог нь аккаунт устгаагүй. Тэгээд зүгээр хайцсан байхгүй. Тэгэхээр би ингээд тэрийг нь зүгээр хайчаар устчих юм байх гэж та зүгээр орхицсан байхгүй. Тэгсэн чинь манай ихч болсноо ингээд so sad mad гэсэн тийм комент хийсэн байдаг. Тэгээ би тэр ингээд дургу өрөөд би тэр комментийг буцгаа устгаа. Тэгэл орсон чи ингээд ийм 4-5 сая лайктай бүр ингээд ийм viral болсон байсан байл яах вэ? Тэгээ ингээд ad revenue ах уу өдр гэж ингэсэн ингээд нэг хөөхөн $200-300 тэгээд миний сонсноор бол тэр TikTok-ийн ad revenue бол бүр амар өчөөхөн гэсэн юу ч өгдөггүй гэдэг тий. Хэдэн саяар нь хүмүүс үздэг видео үздэг хүмүүстээр ингээд $600 малрал өгдөг юм. Тий. Амар сайд. Тэс нөгөө нэг амар нөгөө нэг хэрэглэгч нь хитрхи олон болохоор тэгээд short form видео чинь бас яг одоо ингээд нэг видео чинь ингээд гаруудаа тоглуулаад дахин үзэл байгаа шүү дээ тий. Тэр чинь тэрийг чи одоо нэг view гэж тооцох юм яах юм бол хэцүү л хэлтэй тий. Тэгээ хүмүүс нөгөө зорж ямар нэгэн content creator очиж үздэг. Зүгээр scroll хийж байгаа л нэг таардаг, random таардаг тийм болохоор бас. Тэгээ уусаа TikTok-ийн нөгөө бизнес юм мэдээлэл чинь ингээд swipe хийж байгаа дундуур найд гарч ирдэг. Тийм. TikToker болохын гол зүйл нь илүү зүгээр олон хүмүүст танигдаад тэгээд өөр спонсорд юм хийх ч юм уу тий. Paid partnership хийх л. Яа. Тэгээ амар од болсон зөндөө байдаг юм билээ. Бүр ингээд хүмүүс яг бичлэг хүлээж TikToker тийм бол хаг баяж нах уу гэдэг. Спонсорд юм. Одоо тэр нэг ялангуяа тэр нөгөө мэдээнүүдийг ингээд таймлдаг гараад бол амар тийм амар аллага малгыг ингээд таймлаа ярьцдаг. Тэгвэл амар хөөрхөн ингээд яг хүн сэдв ярьдаг хүмүүс сайн үзэлтэй тий. Crime rhyme ярьж байгаа юм. Тий. Аллага малгыг ярьж. True story ч юм уу нэг тийм алуурчны Jeffrey Dahmer ч юм уу. Гэтэ яг тэндээс үзчихээр бас амар байд. Би ингээд хуучин Google News үүд штэ. Тэндээс ингээд өглөө нэг хальт гүйлгдэгс баг. Одоо зүгээр юм TikTok дээр ингээд мэдээ шортлдог хүмүүсийг үзчихээр амар. Чи яг энэ тогтмол тийм мэдээний source орж мэдээ бүр хайж үздэг үү? Хайж зүгээр
өглөө зүгээр цайгаа ууж зүгээр скроллдог байхгүй. Тэгээ угаасаа бүр ингээд ийм бүүн болж байгаа юм ингээ харахад угаасаа шүү гараад ирнэ. Тэгээд дайманы миний мэдээний source тэгэл Facebook, Instagram хоёр л юм да. Тий. Facebook-ос үзэхэд жоохон хоцорчод ит юм ба. Тэгээ амар нөгөө Facebook-ос үзэхэр чинь амар тийм opinionтэй хин нэгний opinionтэй эхэлдэг болохоор жоох сайн. Яг ориг ньюсээр нь үзчихвэл Facebook-тэй ойлгохгүйсэн ч хамгийн новшийн сайт шүү. Би бүр ингэ хэрэглэхэ болмоор байна. Гэтэ ингэ ажил амьдрал бүх юм ингэ Facebook дээр өрнөдөг болохоор ингэ яалтчихгүй ингэ байх хэрэгтэй байгаа. Тэгээ гоё шүү. Яг нэг тийм яг нэг монголчуудын бүтэж болохгүй байгаа юмыг харах гээд нэг Facebook орохоор амар кайфтай шүү. За манай маса монголчууд юу гэж ингэ харахгүй. Яг оронгот нэг газар усан тасарсан, нэг газар ингэсэн тэгсэн. Ингээ харуулж байгаа ярьж байгаа юм гоё зөө. Зүгээр л яг тэрэн дээр дискас хийж байгаа, комент бичиж байгаа юмнууд нь л дандаа ингэ тийм тий. Интернет ашиглах ингэ зөвшөөрөл байж болохооргүй тийм хүмүүс ингэ ашиглаад байгаа байхгүй юу. Хатыг бид хоёрыг ярьж ирсэн ба нөгөө чи бас байсан л үү тий нөгөө Facebook-ийн parental control байх хэрэгтэй. Kids control байх хэрэгтэй гэдэг тий. Яа. Тэгээ ингээд амар ингээд хамгийн ингээд яг юм гоё ингээд ерөөсөө яг юм сарказм ойлгодог хүмүүсийг тэр донд явах амар гоё ингээд. Тэр нэг сая нөгөө монголцойхон мөнгө хожиж байгаа шүү дээ. Ингээд тэмцээнд ялаад тэгсэн нэг гар ингээд одоо энэ мөнгөө ядарсан монголчуудад тараах хэрэгтэй гэдэг хараа саркастик бичиж байгаа байхгүй. Тэгсэн доорн гоё тэдрийг харахаар тийм. Гэтэ зарим нэг тийм юмнууд амар advanced байгаад шүү дээ. Ингээд sarcastic comment-ыг sarcastic хариултаар ингээд тэгээ sarcastic хариултууд ингээд дараалал явуулсан гэдэг. Тэр нэгээд тэр дундаа ингээд аль нь жигнэсээ яриад байгаа, аль нь худлаа яриад байгаа ингээд ерөөс яалахдахгүй болсон. Бүр амар advanced. Яха. Тэр бүр confusing л шээж лээ. Бис өөрөө ингээд юм бичихэр ингээд энэ нэрнгээсээ зүгээр joke бичсэн байгаа юм болов уу? Эсвэл үнхээр юм тэнэг гар юм бол. Тэгээ embarrassing шааж хаад өөрөө. Тэрийг нь joke тэрийг нэг мангарын бичснийг point out хийх юм бол өөрөө мангар болчих. Тий. Нөгөө саркастик бичсэн байх чинь тий. Үгүй наа чи юм штэ гэж. Тэгэл ер нь бичдэг юм доогш. Гэтэ яг ингээд ер нь Twitter Reddit хоёр ер нь тэгэхээр яг амар гоё орж уншихаар. Яг тэр нөгөө нэг би монголцынхны Reddit руу орохоор амар гоё яг гадаадад өөрсдөө бичдэг. Тэнгүү тэднийг унших аа. Монголчууд тий R Mongolia гэсэн Twitter Reddit руу ч орж ирсэн үү? Тий. А тэрэн дээрээс дандаа нөгөө гадаадад юм бичдэг. Гадаадад англиар бичдэг монголчууд дандаа байдаг. Гоё. Тэгэхээр ер нь энэ чинь амар арай нэг тийм нэг юм боловсралтай хүмүүс нь байгаад их шиг ба тий. Тий. Хэрэлдсэн ч арай нэг юм аргументтэй. Тий. Тэр гоё. Хөөр Reddit-ээс. Би тэр чи яаж яагаад олчлаа. Монгол порно хайж байгаа л болсон. Яг угаас яг Монгол порно байд юм уу гэх нэг хүн бичсэн байсан чинь тэр R Mongolia дотор бичсэн. Тэгсэн чинь доор хүмүүс хэдэн хүмүүс бичсэн л байсан. Тэгээ Монгол порно чинь нэг тийм сайтуудаар л нэг ганц хоёр видео тий. Нэг ганц 7 жилийн өмнө энэ тий. Ганц хоёрхан нэг минутын тий. Тэгэл амар тийм траш зурагтай тий. Тий амар муу юм хийж байгаа бол ингэж гоё хийсэн шиг тий гоё чанартай камераар биччихгүй. Яа. Бүр хитэн оны баг Nokia-гоор бичсэн юм шиг байна. Ажид үнцэг гэж бүр амар юм сантай яг монголчууд юмыг ингээ халтар ихтэй айр сайн тий. Тэгээ бодоод шүү дээ айр гоё сетаптай ингээ порно хийдэг юм ааш. Тий. Тэгэрхтэй байхгүй ингээ нормал ер нь энэ ой цагтаад барихгүйгээр ер нь бол тэгээд тиймэрхүү монгол порно хийгээд тэгээд зарах юм бол амар ашигтай байна. Би гайхаад одоо ингээ энэ сая тэр бүх Spider-Man ингээд Telegram дээр ингээд хийгээд би энийг хийж байгаа шүү иш ороороо гэд хийгээд тэндээ яагаад эрүүгийн хариуцлага тооцохдохгүй. Тэр чинь нэгт гадаад байгаа юм шүү. Тэр чинь. Тийм. Тэгтээ ер нь Монголд байгаа хүмүүс ер нь хийж болохгүй үстэй. Тэг paid account хийж болохгүй үстэй. Тэр чинь бүр зарж маргаад амар хоёр талаар тэр чинь яг порно биш шүү дээ. Тэгээ бас. Гэхдээ тэгэл порног хууль дээр энийг порно гэж хэлнэ гэж яагаад бахалтай. Зүгээр л садар саманд ороод татсан гэдэг. Тийм. Тэг яг статистикийг ингээд харж үзэх юм бол бараг Монголоос хийх юм бол тэгж магадгүй л. Порног хоригдсноос хойш ер нь гэр бүлийн үсгэл мөчл тиймэрхүү ихсэн байгаа шүү яг статистик харах юм бол. Порно сайтуудыг том сайтуудыг л хоригдсон шүү дээ. Тийм. Тэгээ угаасаа энэ ах нар чинь YouTube-ээс порно найдаг хүмүүс чинь бол тэгэл ингээл хаагаа хийцэн баг шүү дээ. Тийм. Тэгээ хоёрын хооронд тэгээд тэд нэр чадахгүй юм яаж юм тийм. Тэгээд олол тэгэл амархан штэ болоход ийсэн штэ болно тэр чинь ингээ зөндөлт байгаа байхгүй тий. Тэр бүр болохгүй л ингээ VPN эднэр үтчихэл байгаа байхгүй тий.
тийм болохоор ингээд хоёрын хооронд баг яг үздэг сайтууд тийм блоклоод их хэрэгтэй ядаргаад. Харин тийм лайт ямар WoW кино байгаа шүү дээ. VPN-ээр орохоор ингээд амар удааш яагаад байна. Харин тийм. Би тэгээ сүлдтэй тэр нэг VPN алсан амар гоё ерөөс гацдаггүй VPN-с. VPNify гэдэг. Тэр амар гоё юм бэл. Тэр нөө YouTube-ээр эхлээд тэгээ NordVPN тэр бол шал худлаалах. Хамгийн худлаа. Nord ч юу лээ. Нэг уулны зурагтай ёо. Тий. Тэр гайгүй байсан баха. Би бол амар муу л гэж сонссон нэрийг. Яг бусдаас бол угаасаа л тиймэрхүү юм чинь нэг юм зүгээр юм баг нэрэл яг Mommy-ха basement-ээс хийсэн тийм прожектод хамаагүй амар шатдаг шүү дээ. Аха. Бэндэр 24 hour skirt challenge гэсэн. What the fuck? What does that even mean? Би санчлаа энэ нөгөө нэг юу байсан. Чи нөгөө skirt өмсмөр байна гэдэг чийсэн шүү дээ. Skirt. Би бүр skirt гэсэн 24 цагийн skirt. Fuck. Юу вэ? 24 цагийн skirt. Шингэний дутагдaltaар ч өглөө шүү дээ. 24 цагийн дараа гарчээсэн. 24 цаг уусаа имгэн болцсон тий. 24 цагийн skirt ингээд тасралтгүй ингээд эмэгтэйчүүдийг дараалтал ингээд скиртлүүлэх юм шиг 24 цагийн турш. Тэр тийм нэг одоо өвчин. Ингээд тойргоор ингээд яваал ингээд зү ингээд тойрог мангар билэн те. Гиннесийн нам бичигдмээр байна гэх. Йоо. Тийм бол гэхдээ нэр бүр яг ингээд бурхны гарыг те. God of Franchise те. Баахан октод ингээд. Тий 24 цагийн турш ингээд 10 охиныг скиртлүүл тасралтгүй скиртлүүлж юм шүү дээ. Нөгөөдөл ингээд тэгэл хадаж байгаа амар ус өөр. Тэгээ тэгэн штэ тэр нэгээд нөгөө тийм биш юм байна. Гэтэ ингээд за ингээд гуурстаа ингээд ус ууж байгаа. Тэгээд Монгол дахиад цацраад байдаг. Нэг зүлэг усалдаг шиг яаж тий. Юг дүлээд ирж спринклер илүү. Тэгээ 24 цагийн дараа ингээд зүгээр юу болцтой. Пүүл болцсон. Доод айл руу усаалтаа шиг. Хороонууд нь ингээд норхоор ингээд үрчичтэй шүү дээ. Тийм болцсон тий. Бүр ингээд хорон ингээд танигдгаа байлаа. Хөөдөлтэй ус шиг тэгж тийм үрчилэхээр хөөдөлч тэгж шээс шүү дээ. Тэр ус үрчилэхээр давснаас болдог. Эсвэл ярина химийн бодиснаас болдог эсвэл байсан. Үгүй зүгээр жирийн уснаас үрчээд тий. Тийм үрчээд. Бааны уснаас үрчээд шүү дээ. Тийм. Тэр зүгээр л яг ингэ сонссон юм байна. Тэрийг туршаад ингээд сквирт ингээд 10 цаг гараад үрээ зөвхөн. Тэр тийм шүү дээ. Тийм байсан шүү дээ. Ингээд нэг залуу ингээд яг энэ хоёр хоронд бүр ингээд амар ингээд өвчсөн. Тийм. Гараа ингээд хонолцсон гэшээдэг. Тий. Тэр ингэдэг мим байсан юм зү тий. Яа тийм л дээ. Тэр нөгөө ингэдэг одоо ингээд хүн ингээд усанд ингээд хүрэж хүний ингээд арьс ингээд устай контактлангууд юм өөрөөсөө юм цавуулаг ялгаруулдаг юм байна л да. Аха. Ингээд барьцлахын тулд тэгээд тэрнээсээ болдог гэсэн. Тэгэхээр ингээд бүх хэсэг чинь яг тэгэж юм ингэж норохгүй яг тийм. Тэгвэл сквиртээр цав хийж болно гэсэн үг шүү дээ. Theoretically. Yeah. Нөгөө нэг цавыг чи юугаар хийдэг мэдхүү? Ер нь ингээд natural цавыг. Давирхаа юу? Шок мэдгүй. Яг хоёр төрлийн. Нэг нь болохоор модноос гаргадаг цав байдаг хаа. Хоёр нь болохоор ямааны тэр нөө хөлнийх нь үенээс нь гаргадаг шүү. Тийм нөгөө цар юу гэдэг булчингийнх нь голдууд юм зөөлөх юмнууд байдаг шүү дээ. Тийм. Мөгөөрс. Үгүй. Нэг тиймэрхүү юм байна. Тийм. Тэгээд нөгөө хамгийн дарк нөгөө нэг дээр үеийн монголчуудын ингээд ийм үс өгдөг шүү дээ. Тийм. Ингээд том ингэсэн. Тэр цавдсан гэж юу? Тийм. Тэр ямааны малын тэр юуг ингээд буцлагсаар агаад ингээд ийм нэлцэнхаа болгож байгаа тийм ингээд. Тийм. Тэр нь тэгээ юу тэр нь морины сүүл юм уу? Яг акшн өөрсдөх нь үс. Тийм. Тэнийг удаа тэгчих юм бол дахиж хийж тэр нь болдгоо юм заваа. 90 дээр үед юм заваа. Тэгээ үсээ тайрч хайх юм ааши. Тэг баг ер нь яванда хуглах хаа. Бүр ингээд амар болцсон. Тэгээ тэрийг ингээд шууд тэрүүгээр нь тайрч авч жагаад малгай хичүүл бас амар юм шүү дээ. Тийм ер нь яванда арай нэг тим шийдэл батсан баха. Тэгээ анхандаа бол угсаа яг тэрүүгээр ингээд цаваад одоо гээл юм да. Гээл шиг ингээд тийм байлаа. Тэгээ тэрэнд нь ингээд бөөс мөстэй цаа. Hardcore. Яа. Ер нь дээр үед амар заваал байсан юм шиг. Тэгээд дээр үед чи угаасаа усан байх юм бол буйнаа угаана гэн. Буйнаа айлах нь ингээд усанд баахан бөөсөж ицсэн те. Тийм. Тэгэл үлсгөрөө тэндээс ийдэж шээ. Тэгэл одоо баян эзд хаад нь бүгдээрээ бүр ингээд хамгийн амар буянтай нь гэлээ. Хамгийн хэртэй нэдэг гэсэн. Тэр яг тэр нөгөө нэг чи гойлох чинь чи амар цэвэрх юм ээ чи гойлох чинь нэг ч буян алга. Тэр нөгөө нэг Renaissance
гэдэг үе шүү дээ. Сэрэг мандалтай үе шүү дээ. Тэр үед чинь нөгөө нэг ингээд амар юм том юм баглагаар юм дрессүүд өмсдөг гэсэн шүү дээ. Эрэгтэй ч гэсэн юм том өмдтэй баглагаар. Тэгээ дотроо тэр юм kinda pampers үүдэх гэсэн. Тэр амар том хувцас чинь нөгөө нэг байнга тайлж чаддаг. Тэгээ дотроо юм pampers тэгээ байждаг гэсэн. Яар заам аас. Тэгээ ингээд угаасаа сүүр гэдэг систем. Нөгөө юу хаад идэж шүү нөгөө Iron Man-ийн сүтэн дотор шэдэг юм байдаг гэдэг шүү дээ. Тийм л бах тий. Тэгээ бас end game-ийн үеэр чинь тийч одоо хідэн ч хоног тэгээ тэр хувцастайгаа ингээ байлдаж байгаа. Эсвэл тэр хэсэг ингээ онгоодаг. Роберт Iron Man бол тэгж хийхэрэлдэх хэвээр. Stark бол. Гэхдээ нөгөө сүүлийнх нь бол нөгөө нано сүт болсон шүү дээ тий. Тэр бол зөв дураараа байдаг хоо. Зүгээр ингээ пенис нэгээд шууд нөх ингээд гарч байна тий. Эсвэл зүгээр өмдөн дотор шингүү тэр нь ингээ технологиор ингээ шингээгээд гаргаж ирээд доошлоо тий. Тий. Squirtle бол squirtle ч гэсэн гаргаж болохоор хин тэгж хийсэн. Тэр нанаас үттэй paper pots бол тэгж хийсэн байхаа тий. Тэгээ сүүлд Spider-Man гэсэн нанаас үт болсон шүү дээ. Тий. Амар тий. Нанаас үт нь ярьж байгаа тэнийг харагддаг үстэй. Тий. Тэгэхээр ингээд нанаас үт юм чинь яг ингээд боовыг ингээд томруулж болно гэсэн үг шүү дээ. Чи зүгээр гадантлыг нь л томруулна шүү дээ. Тийм л дээ. Зүгээр харагдах байдлыг нь. Одоо наана юм чинь зүгээр ингээд нүцгэн байна гэж зүйлүүд ингээд босч байгаа шүү дээ. Тэнгууд нь тэр хэсгийг ингээд жоохон бүрхээд ингээд жоохон томруулаад гших. Iron Deco. Nano assisted босолж шүү дээ. Nano юм чинь гэхдээ яг материал нь бас юм заавал тийм хатуу байх шаардлагагүй шүү дээ. Нөгөө хинийх Black Panther- их чинь тийм nano шүү дээ тий. Тэгснэ нөгөө нэг даавган байгаад байдаг шүү дээ. Yeah. Тий. Nano assisted fuck шүү дээ. Зүгээр өөрөө босоогүй байсан ч гэсэн ингээд nano ажиллаад иж болно. Тий. Өөрөө зүгээр хөдлөхөд л болно тий. Яг хөдлөх шаардлага багтаа хувцсан ч гараг өөрөө. Тий зүгээр өөрөө зүгээр хөвтчээ орноосоо удирлаар зүгээр хувцчих fuck гэж. Тийм тий. Өөсөө тэгэл өөрийгөө тэгэл батарейгаар ажилладаг хүн. Ирээдүйд нэрээ тийм болох болов гэлээ шүү дээ тий. Нөгөө юуны Wall-E эднэр шиг тий. Зүгээр хүн болгон зүгээр сантнаасаа л бүх юм өдөртөл тэгэл тийм босдгоо тэгэл зүгээр яг actually physically ингээ бүх юмнуудаа хийж байгаа тий. Тэгсэн мөртлөө бие хөдлөхгүй тэгэл sex mix хийсэн ч гэсэн орноосоо тэгэл. Тэг ингээ sperm нь болохоор шууд digital transfer хийгээ шүү дээ. Бэж апплод хийж нөгөө нэт ганцсан шүү дээ. Хүүхдээ шүү customize хийх юм шиг тоглоом шиг тий. Хүүхдээ шууд 3D print шүү дээ. Тэснэ ингээд нөгөө тий яг видео гейм шиг нөгөө бүгдийг ингээд өөрчилж мөрчилж байгаа гэсэн тохируулж байгаа print хийж. Тий. Тэгээ шийдсэн ингээд санамсрах өөр хүүхдэд адилхан хийж юм шатс тий. Яг хүн өөртөө хийнийг үл тийм фактаа юм зөндөл бол. Тэгээд өөртөө хийх юм бол хүмүүс хүүхдэд амар гачиг амар fucked up юм хийх баха. Oh my god. Тий. Болцонтой төрж би зүгээр хүүхдүүд амар I feel sorry for the kids man. Тэгээд албаар ингээд нөгөө мутант болгоод те ингээд нөгөө хүмүүстэй зодтолж модтолтно гэснээр дөрөв гартаа болгож нөгөөдөлт гэснээр help me өглөө ш тэр нь зүгээр ингээд дөрөв гараа өдөртөж чадахгүй ингээд тэр нь насан туршийн завлан болж байна. Нэр сайж. Йоо би нэр амар fucked up юм сонссон ш. За ингэсэн гэж яахгүй ингээд болсон явдал заа Монголд заяа. Ингэж ингээд ийм 3 бөбөө байсан юм байна л да. Тэгэнгუутаа ингээд нёгийгээ ингээд архиуж жагаад архинд уусаад нёгийгээ ингээд архинд явуулсан. Бөбөөчөд гэдэг чинь зүгээр юу л гадаа ингээд хомлос тий. Тэгээ ингээд нёгийгээ ингээд архинд явуулсан. Хамгийн дүүгээ архинд явуулсан юм шиг байна. Тэгсэн нөгөөд нь ингээд архин авангуудаа замдаа уугаад ганцаараа тэнгуутаа ингээд тасраа унтсан заяа. Тэгээ нөгөө хоёр нь ингээд юм уу өстө яач чиг араас нь ингээд явж жагаад олсон юм шиг байна нөгөөдгөө. Олсон юм шиг ч юу олсон байгаа. Тэнгуутаа ингээд нөгөөд нь уугаад тасарсан гэдгийг мэдээд тэгэнгуутаа ингээд цусыг ханаад цусыг уугаад сан байвал яах вэ? Цуснаас нөгөө алкогол нь ингээд биенд нь шингээс өмнө гээд яаж уусан цусыг нь уулна. Яг ингээд ханаад нэг зүг ногтлоо цус гаргаж ирээд тэрийг уугаад. What? Наа чи жинхэнэ юм уу? Тийм жинхэнэ болсон явдал гэж байна. Монголд уу? Тийм саяхан болсон. Манай ажлын газар. Саяхан. Тийм. What the fuck хэлж гисэн. Наа чи нэг 20-од оны нөгөө тараншааны хүүхдүүд байдаг үе стори шиг л. Тийм. Тэгээд тэгснэ ингээд гол нь ингээд дараа нөгөө нэг ингээд тийм болчихсон ингээд баригдаж шүү дээ. Тийч амар хэрэг болчихж байгаа шүү дээ. Тэгээ ингээд баригдсан баг. Тэгс нөгөө хоёр нь ингээд үргэлж чөлөө юм шиг тэрийг ингээд хэлсэн. Наа амуумстаж яригдчихсан байт. Тэгээ уус шүү дээ. Арай амтгдсан байлээ тэр гэж мэд. Тэгээ ингээд халсан малсан ингээд тэгж яригдчихсан. Dark уус. Харин тий. Damn. Тэгээ уусаа тийм яг тийм хүмүүс чинь яг амьдралын зорилго нь тэгэл
архины мөнгөөл яаж олох вэ байгаа шүү дээ. Наа чинь бүр юунаас юутай л адилхан нөгөө Америкийн нөгөө кракчтай л адилхан төвшөнд очсон байл л тийм бүр. Жи нөгөө Limitless гэх кино үзчихсэн үү? Bradley Cooper хальт харж лээсэн яа. Нөгөө нэг им уугаад ухаанд болчтой тийм. Тэрнэр бас яг тэгдэг байхгүй. Нэг им дочдөг үү имэндээ. Гүү нэг мөнгө хүлэгчэд им байдаг гэдгийг баригдчихдаг байхгүй юу? Тэрэн дээр имийн ингээд өөрөөс нь ингээд хулгайлцсан. Тэгээ ингээд имийн уугаад амар шагаад байхгүй. Тэгээ тэр хоёр яг хоёулахнаа нэг өдөр ингээд зодтолттой. Тэгээ нэгийг алчтیں۔ Тэгээ нөгөөдг нь ингээд бас өөрөө өөх гээд хоёул ингээд үхлийн шарх авцсан ингээд хөвтчихээд. Тэгээ ингээд байцсан чинь нөгөө баачгийнхаа цусны ингээд урсдаг байхгүй. Тэнгуут нь ингээд тэрийг ингээд долоогоод. Тэгээ яг уцаа хааяалаад гин тархин ажиллаад босч ирээд аашиглах байхгүй. Тэгээ бодохоор тэр хоёр бол бас нэг бодлоо амар ухаантайгаа өстэй тэр хоёр бүгд. Одоо ингээд цус руу ингээд алкогол хамгийн түрүүнд орсон байх хэвээр тэрийг гал суучих гэж. Би тэрийг асуух гэсэн чи харин чи хариулчлаа л та түрүү ярьж байгаа та. Цуснд нь алкогол мэдрэгддэг болов уу гэдгсэн чинь. Мэдэгддэг юм байна тий. Сони. Тэгээ нөгөө хотод руу ороод хотод чинь нөгөө яг амар хот одоо нэг энэ урт гэж байгаа шүү дээ мушгиралтцсан. Тэр чинь ингээд ийм сегментээр ингээд өөр үргэлтэй. Эхний хэсэгт нь одоо ингээд тосын шүүж аваа дараагийн хэсэгт нь ба гэсэн хамгийн сүүлд бүдүүн гэсэнд нь усан шүүдэг байхгүй. Тим системүүд ажилладаг. Амар угаасдаг хүний бие. Тэгээ яг ингээд randomly ингээд хідэн ингээд эснүүд ингээд авч ирснаа нийлээд ингээд хүн бүтцэн гэхээр бас questionable. Тэнт. Сонирхолтой. Шижтэй бөбөгөөс шууд ийм хаяр биеийн рүү ярээ хориш тий. Юу л вэ? Би нэг заз марчлаа. Нэг хүний бие задлалтыг энэ талаар ярих гэсэн юм тэр. Anyways. Okay, anyways. Yeah. Тэгээ би түрүү нөгөө нэг 24 hour skirt challenge ярьжсэн шүү дээ. Тэгээд ямар амар хатуурж байгаа бас. Зүгээр тэндээс skirt болоод цацралт болоод гар ус болоод явчихсан. Тий, 24 цагийн skirt challenge хийвэл зүгээр гоё нэг видео санаа болох юм болоо гэжсэн байхгүй юу? Тэг ингээд яг чи дуртай нь байгаа шүү дээ. Тэг яг чамаа ганцаард болохгүй гээд би бас join хийж болно. Тэг ингээд өөр өөрсдөө рекорд хийгээд ч юм уу. Ингээд би ажилдаа явсгаа. Тий, ажилдаа яваад тэгээд нэг өдөр зүгээр жирийн байдгаараа ингээд байгаад тий. Тэрийг ингээд рекорд хийгээд явбал ямар ах болоо гэжсэн. Зүгээр гадаа алхаж байхдаа хүмүүсийн реакцс ямар ах болоо гэж. Тий. Тэг яг миний теори яг үнэн байна уу? Яг зуны халуун өдөр яг ийм гоё сэрүүхэн байж чадах. Ажилд явбал бол жоохон boring байна. Тэгэхээр яг зүгээр амралтын өдрөөр ингээд гадуур явж явах тийм activity хийж байвал тэр үедээ өсвөл байх. Тий. Boring ухаас гадна амар inappropriate, unprofessional шахах байлгүй. Манайх ажил дээр юу ч хамаагүй өмсч болт шүү дээ. Манай дээр арай болохгүй. Танаас чи гайгүй урслаад гайгүй дураараа гайгүй байгаад юм шүү. Дайжгүй л тэгэл нөгөө нэг би 50-с илүү гарч болохгүй гэл. Шорт өмсч очиж болохгүй юм тий. Яг болох. Гэтэ яг нөгөө нэг эмгтэй жишээлбэл юм банзал байл болох тий. Богн юу юм бол юм болох. 10 жилд чи юп өмсгөл яваад гэл юм чинь тий. Гэтэ 10 жилийнхны юпгийг ингээд стандартаар нь харсан чинь тэр чинь баг юм өвдгөнд нь өрдөг юп гэдэг юм л шүү дээ. Тэгээ одооных нь л бүр ингээд дээдлийн ингээд нуглаад өмсөд идэх юм билээ. Дээшиг ингээд шуугаад тэр чинь бүр аль дээр үе харин тийм билээ. Тий би чинь манай үед чинь бүр яг тийм public uniform байгаагүй. Бүгд сургууль болго өөрсдийнхөө юутайсэн нь. Тий. Зарим нь бол тэгэл форм дээр байхгүй. Тэгээд тэр үед чинь шинэ Монголд байсан. Тэгтээ шинэ Монголд болохоор формтайсэн. Шинэ Монголд чи яг хөтөд юпхтэй. Тэгээд тий тэндээс л тэр техник харагдчихсан байхгүй. Тэгээд шинэ Монголоос ч бүр ингээл мэдгүй сургуулийн юниформ байж эхлээс хойш л охтууд тэгдэлсэн баг л та. Тэгтээ яа тэгж өмсгөлээсэн. Тэгээд 10 жил тахт ямар гоё л харагддаг ус зүгээр тийм sailor uniform бол тий. Япон стилийн. Яа, sailor гэсэн чи ямар гоё сонсогдтээ. Тий. Амар хөөрхөн харагддаг шүү дээ. Тэр хүмүүс тэгээд эрэгтэйчүүд нь болохоор бас яг манай үеэс, манай дараачийн үеэс тийм юутай болсон. Эрэгтэйчүүд нь пижактай болсон. Зориулт тэгснээс өөрсдөө зүгээр өмсч ирдэг байсан. Зүгээр random авч яваад цогдуулаад. Би тэгээд сүүлдээ бодоод ингээд яг 10 жилийн ингээд бигдалт гэж юмнууд байдаг шүү дээ. Тэднийг ингээд сонсч амар гоё санагдаад тийм хийгээ байжсэн үеийг бүр ингээд амар дурслаасаа нэг хит хоног
Нэг гоё нэг мангарта маа дөрөв цаасны голд нэг юм Word-ийн default font-оор бидалт гэж бичсэн. Юу ч хийдэг байсан. Нэг хийгээл заримдаа нөгөө Word art-аар бидалт форматын янзлж байна шүү. Гол нь нарийнхан байсан. Хоёр тишээ ингээл томсч багсаа шат те. Тэгсэн юм хүрээ хийж өгөөд яг тэр Word-ийн default юмудаас гоё. Гоё бидалт хийсэн юм уу? Гоё би зүгээр сонсохгүй юу? Бидалт гэдэг үг. Тэгсэн чинь нэг 10 жил хийчихсэн бодсоч байна. Зуны даалгавар маалгав, өвлийн авралтын даалгавар маалгав гэдэг. Дүүнэрийнхэн бидалтыг хийж өгч юм туслах юм бол бас одоо нэрээ дийдэг болоо. Одоо энэ хэр хөгжсөн бол юм? Юу? Ер нь 10 жилийн тийм систем хийдэг арга марга барил мэрл нь өөрчлөгдөв бах уу? Багш нарын нэрээ гол тэгэл өөрчлөгдөв шүү дээ. Тийм их тий. Шинэ Монголд бол дажгүй байсан. Тий. Яг одоо өсрөөл нөгөө нэг онлайнаар хураалгадаг Google Class гэдэг иймэрхүү юм орсон баг. Тэрнээс тэгэл системнүүд адилхан бахав. Гэтэ бас яг сүүлд нэг том харсан чинь гой санагдаад. Квадрат хэрэгтэй нэмсэл харахаар гой санагдаад. Гой байж тээ. Тий. Ялт. Болцоо. Би яг гэхдээ энэний араас юу ярихчихсан санахгүй нэг хүмүүс намайг өөр хүн гэж харж андуураад нэгэд тийм бичсэн байгаа байхгүй. Чи хүнтэй адилхан харагдаад юм уу? Харин тийм энэ яг тэр анзаарсан зүйл нь шүү дээ. Яг сүүлийн энэ чинь нэг 7 хоног хүн бичсэн юм аа. Тэгэхээр чи нэг тэрнээс өмнөх нэг 2 3 7 хоногийн турш ингээд таарсан хүн болгол намайг чи яг тэр хүнтэй амар адилхан санагдаад байх. Чи яг тэр хүнтэй амар адилхан санагдаад байх гэсэн үг байхгүй. Тэр хүмүүс нь хоорондоо өөр хүмүүс юм уу? Тэр гэдэг хүмүүс нь нэг үнийг хэлээд байгаа юм чамаг. Өөр хүмүүсийг. Өөр хүмүүстэй чамаг адилхан гэдэг юм. Би яг хэнийг гэж байгаа юм мэдгүй л дээ. Тэгтээ яг чи яг амар танил харагдаад байх юм тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би амар тийм нийтлэг царайтай юм бахтаа гэж бодсон. Гайхаад. Тэгээ манай ээж намайг тэр чи нэг тэр хин билээ нэг тэр ямар гууч хичлээ тэр нэг залуутай амар адилхан харагдаад тийм гээл ангуучиг хэлж байгаа юм. Тэгээд я brother мама би яг тэрнтэй адилхан ч харагдмааргүй байна. Одоо манай 100 хүмүүс үзэж байгаа те. Үзэн те. Яа. Одоо 100 хүнээс пол авцгаая. Би хинтэй адилхан бай. Тий нэрээ надтай адилхан харагдаж байгаа хүн байх юм бол та нар байгаа бол тий саналаа байгаа гэд бичээд тий. Тэгэхээр тэр хүнийхээ дуртаад чатаар эсвэл ингээд над руу тэр хүнийхээ зураг явуулж болно шүү за. Би бол ингээд чи энтэй амар адилхан харагдах ингээд тэр хүнтэй харьцуулахад бол ихэнх үедээ бол миний хувьд бол амар өөр л харагддаг санагддаг. Түүжи нэг бас чатаар чи энтэй амар адилхан харагдчих гэсэн ингээд араас нь хүний зураг авснаа явуулчих шиг. Зүгээр адилхан өстэй харагдаж байгаа юм шиг. Зүгээр болд спот байсан болохоор баг намайг гэж харсан юм аа. Тэгээд том битүү байсан юм тэр нь. Жон турхаа байсан. Намайг тэр юултай л амар адилхан гэдэг шүү дээ. Нөгөө fish гэд гуглдээд шүү дээ. Гол дүр нь нөгөө Will Smith оруулдаг Oscar гэдэг зах хэвчээ. Тийм. Тэрний Oscar-тай амар адилхан гэдэг шүү дээ. Яг юм гурвалжин чигтэй тэгснэ юм том амартай. Чи гол нь тэр чин нүүрнийх нь ингээд 30% нь уруулж шүү дээ тий. Чанд уруул байхгүй болохоор надад. Юу би амар уруултаа бас тий. Чиний яг доод уруулчих юм гайгүй байна. Тий амар юм жоохон kinda хар уруулгаа бас тий. Дээд чинь бол нэг юм байлгаа. Дээрээ том бахар чи амар сонио. Харин тий. Тэр чинь ингээд дээд доод нь хоёул том байхгүй. Чи яа уруулж чинь том болсон юм. Зөвхүүлээд тэгээд. Гүй хөршөө. Октод төгсөр. Октод гэдэг яга онцолж хэлээд байгаа юм. Амар зөв ингээд нааг ингээд цэцэрлэгтэй хаад амар ийм донтоохон бит төссөн шүү дээ. Амар юм том битээ зөө. Гүй ингээд том битээ чи одоо цэцэрлэгийн хөвгтэй гээд яар муух байл тээ. Маш ингээд одоо ингээд атма октод юм атма бидэн шүү дээ ингээд бага ингээд. Тэг нэг юм том битээ нэг атма охин бидсэн байхгүй. Дандаа октод надад том битээ гэдэг тийм байна. Тэснэ нэг тийм амар иршүүд мөртлөө тэг нэг юм заваан л гэж хэлчихэ та. За. Ингээд нөгөө ногоон гэрэл цагаан шугам юм ингээд 9 шид юм болдсон шүү дээ. Хүүхдээ. Тэгээ тэрэнд ингээд бэлтжсэн чинь бэлтдэг хамт бэлтдэг зай. Тэгснээл ингээд нааш харснаа ингээд хоёлаа хэлээрээ үзэлцэх хүмүүс зүг гэж шахаад байдаг.
Тэр би ер нь жоохон kinda жоохон трама авсад. Гэхдээ тэр чинь амар жоохон хүүхдээ муухай гоц цэцэрлэгийн хүүхд шүү дээ. Бөөнөрөө ингээд ийм газар ингээд ийм гоц дэвсэд ингээд унтдаг нэг хүүхдүүд байгаа шүү дээ. Амар багасаа слат. 3 охины голд унтдаг гэтэр гэж. Октод дээр очсон. Би айгаад нойл хамт унтаа шатсан юм тийм үү. Слат. Би цэцэрлэгийн үе санахгүй байна гэтээ. Миний хамгийн эрт амар тийм perverted бодол орж ирж исэн үе нь болохоор 3 дугаар ангиас л санаад байх юм. Тэр 3 дугаар ангитай байх үеэсээ л ингээл тэ одоо гэртээ ингээл аав маахаа чи өвөө мөөх ингээ нууцсан байгаа. Ерөө магазин ч юм уу тийм. Манай өвөө тийм кассет иддэг гэсэн эротик видео байдаг тий. 70-аад он 70-80-аад оны порноточлоо. Тэрийг нь олж үзсэн юм чи. Би бас нэг 4 бэнэ 5 аваад ангидах нэг Nokia дээр манай найз ингээ бичлэг татцсан ингээ Монгол охины порно заа. Тэр нэг юм соло порно заа ингээ тийм банан манатай нэг тийм. Би нэг үзчихсэн даа санаж. Нэг альтери нэг тийм Монгол охин гэгдэд тэр гэдгийг Монгол охин гэдэгт би итгэхгүй байна. Нэг ловон члөө өрцөө лом уу янз бүрийн ногоо могоо. Тэгээ тэрийг ингээ нэг өөртөө ингээ дүрж мөрөөд. Өөртөө бүлээд. Тий. Нэг тийм видеог хүмүүс амар хүчсэн үзээд байсан шүү дээ нэг үе. Тэр бол яалтчгүй Монгол биш байсан. Тэр бол нэг жаа монголчуу нэг казак мазак ч юм уу. Сибир мибирийн талын хүн байсан л санагдсан. Тэр нэг банантай бичлэг одооссон шүү дээ. Хуглаа үлдээчдэг. Тэр үзег. Нэг охин ингээ банан хийж хагаад тэгсэн чи банан ингээ хугарчдаг байхгүй. Тэгээ авч чадахгүй. Тэгээ нэг паник гарч байгаа бичлэг гэдэг байхгүй. Тэгээ тэр бичлэг ингээ бүүм болж байгаа байхгүй. Хэдэн оны үе? Би чинь 1-2 дахь курс байсан юм уу? Гэдэг чинь нэг 18. Сайхан юм шүү дээ. Тийм. Тэгээ би ингээ оройн хичээл тарчаад бисээ ортог байхгүй. Тэгээ ингээ 5-аараа тоглоно гэсэн ингээ випер нь ингээ 10-т байгаа шүү дээ. Орсон чинь ингээ бүх хүний дэлгэсэн дээр тэр бичлэг байж тээ. Бүгдээр ингээ үзсэн. Мэнэ бичлэг өгч. Бүх дэлгэсэн дээр ингээ гарцсан. Ер нь бол тэгээд яг ийм порно ертөнцийг PC-нээс л олж мэдсэн дээ. Яг хамгийн тийм уруу татдаг газар нь PC л байсан юм санагдчих шүү дээ. PC-нд ороод яг. Яа, PC-н дээр их юм үзэн тээ. Тий. Яа. Би хулгайн кино үздгийг бас PC-нээс олж исэн. Арич порно олоог байгаа. PC-нээс бас нөгөө суулгацсан байгаа тоглоом юм ингээл нөгөө флашн дээрээ суулгаад хулгайлуулгаад тэгсэн шорткат нь хуулсан. Тэр амар тэр амар майнд фак болдог гэсэн шүү дээ. Амар сонь зөө. Одоо тийм доод болонд нь юм жижигхэн сон байдаг шүү дээ. Тэрийг ингээд юусэн анзаахгүй ингээд энэ дээр ч дарсан болоод эсвэл яг main folder-оор нороод дахиад нэг icon байгаа шүү дээ. Тэн дээр ч дарсан болоод яаж ажиллаад байдаг. Тийм нөгөө заримдаа нөгөө инсталгүй тоглоомнууд шүү дээ. Тийм шууд зарим folder-оор л зарим Warcraft-ийн хэлбэр тийм байгаад байдаг шүү дээ. Тэрийг нэг үе аваад бас гэртээ манай ахчлоо ингээд суулгаад тэгээ тоглоодсон байхгүй. Тэгэхээр нь л би барыг тоглоомыг болт юм байна гэж ойлгоцсон. Шууд дэлгэснээрээ бүгдийг ингээд select-лж copy даа шаа тий. Баах шууд яагаад болохгүй байна гэрэстэй гайхал. Тэр сайхан үе үжээ. Dark Ages. Гүй яг үдшин Dark Age биш. Тэр чинь баг бидний хувьд юм Renaissance. Resonance. Тий. Гэ яг хандлагатай биш тий. Яг шинийг олж мэдсэн үе юу? Тий, нээлт хийж байгаа. Тий. Бүх нийт одоо тэр чинь яг нээлт хийсэн үе үстэй тий. Renaissance. Юу лээ? Одоо ч гэсэн нээлт хийж байгаа шүү дээ гол нь. Одоогийн нээлт чинь ихтэй хамаагүй easy явах. Бид нар зүгээр how to do this гэж Google-тэл болчихж байгаа. Тэр үед чинь болохоор ингээд ямар ч тийм нэг Google-ийн талаар мэдлэг байхгүй. Google байсан ч гэсэн тийм ажиглаа болтохгүй. Тэг ашиглаж мэдхгүй. Тэгээд ямиг ингээл цуу ярианаас хоорондох биенийхээ ингээл нэг ховж ивэс тэгэл нэг нууцаа хаваалцал тэрнээс гашаагаад тий. Яа. Ялаа юу. Тимэлцэн. Энд чи яадаг вэ? Энд чи шавж иддэг нь лөө. Манай талах нь шавж иддэггүй зүгээр л нисдэг хараа тий. Хоргүй лөө тий. Тий. Шомор шиг явар зав. Амар заа тий. Балер том л тий. Гэтэ бас ингэж бодохоор бас гоёо тэр Австрал байгаа хүмүүсийг бодохоор хаяг дөрөв. Бид нэр Австралид амьдраагүй дээ азтай бай гэж тооцгөл тий. Тий, Австрал байна. Африк тэр малария энтертэй газар байсан бэл яа. Үнэ. Тий. Өсрөл одоо Монголд байгаа нэг ялаа юм да тий шумуул хоёр. Хаяад нэг ганц зэр харах хөттэй тий. Яа. Яг тэр харахын нүүдэл болохоор зааван тий ингээд алхаа явж байгаа ингээд доор бицэр.
Юуны нүүдлээ? Хар ухааны. Яа. Ботсон чи би артачлаа. За. Оо би яг анх нөгөө нэг Harry Potter үзчихээд нөгөө Моготой ирдэ штэ. Тий. Тэрийг ингээд үзчихэнгүүтээ ингээд. Яг тэр үе яг Монголд нөгөө нэг ямаа орохоч илүү хар орохоч нүүдэл бол нэг хар хар шавжнууд юм хатуу шавжнууд байгаад гэсэн юм байна. Тэгээ гэр мэрт яваад гэсэн. Тэгээ би ингээд төсөөлөд би одоо яг эдний хитээр яриад эднийг өдөртөөс орчвол амар шаа. Ацна. Ватлаас. Би нэг юуг дөрөх гэж оролдог байсан бол. Maybe like Spider-Man эднэрийг л дөрөх гэж оролдог байсан баг та. Тэр бүр амар сайд нөгөө нэг Batman үзчихэнгуудаа Batman-ы хуцтай болсон аа. Ээж тэр очсон аа. Би одоо ингээ Batman шиг болцсон аа гэдэгс. Тийм ингээл тэгсэн. Өдөр нь очиж балконоос үсэрчдэг. Тийм сонсч ийсэн. Тэр мөрөөр амар сайд дээ. Нэг тийм бодит амьдралаас сэтүүлсэн нэг тийм кино байдий. Тэр үзчихсэн нөгөө нэг хүн Суперманы костюмтай байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүдийн өмнө зүгээр ингээ жүжиглээд ингээ жүжиг үзүүлж байгаа. Тэгсэн чинь нэг хүүхдээ гачсан чинь ихэнх буутай авчихдаг. Тэгснэ тэгээд та одоо тань Супермен чинь таныг ингээ будж болох уу гэд. Тэгсэн чинь нөгөөт нь болохоор яг кинон дээр бол ингэдэн заяа. Бен Аффлек жүжиглэдэг тэр Суперменийн төрөнд. Batman шүү дээ. Тэгээд кинон дээр болохоор за ингээд чи буудах юм бол над дээр ойгоод тэгээ бусад хүүхдүүд гимтэл очруулна. Тийм болохоор аюултай наатахаа бууга надаа хүч. За гэсэн ингээд бууг нь авчдаг байхгүй. Disarm-ичдэг. Тэгээ ингээд яг тийм нэг scene үдээ. Тэмээс сонссон ингээд бодит амьдрал дээр болохоор баг тэр Супермен костюмтэй буудуулаад хүчдэг ч илүү. Тийм сонсч ирсэн. Тэр киноны плот нь юу юм? Мэдгүй би яг тэр scene-ийг л мэднэ. Сони дээ. Гэтэ тэр баг тэр хүнийхэн тухай тийм biography маягийн кино гэж магадгүй. Cosplay хийд, маскот хийдэг хүний амьдралын тухай юу? Тий. Би тэгж л ойлгосон шүү дээ. Тэгсэнс яг амар айранаг шаацсан дээ. Бэн Аффлект өөрөө шааж бацсан. Тий. Юу вэ? Тий. Batman нэг жүжигчин. Яа, тэгээд Америкт амьдрна гэдэг чинь одоо зүгээр байж байгаа л хүчин гэдэг чинь амар сайдл амьдрал юм байна. Тий шүү дээ. Сая тэр нэг хэсэг нэг юу юм бэ? Он гараад нэг юм метроны буудлын дээр явж байгаа эмэгтэйчүүдийг нэг хүн зодоод байдаг бүр. Метроны буудлын дээр явж байгаа эмэгтэйчүүдийг зодоод аа? Тий. Зүгээр л ингээд randomly ингээд явж байгаад ингээд зөрж байгаа байхгүй юу? Яг зөржээг ингээд зөрж байхдаа нөгөө эмэгтэйхээ нүрлэн ингээд зогцол яваад. Тийм асуулт амар гараад нэг хөдөг юу гэх юм даа гинт хэрэгтэн гэх юм уу? Юу гэх юм? Гинт хэрэгтэн шүү дээ. Тэгээ тэрийг барьсан. Цуврал гинт хэрэгтэй. Барайг баха. Serial hitter гэж. Тийм, serial hitter. Serial wife beater. Тийм. Яг нэг ингээд TikTok үзсэн чинь ингээд нүдэн өхөрцөн юмхтэй ингээд TikTok хийж байгаа байхгүй ингээд би сайн ингээд явж байгаад ингэчлээ гэд. Нэг үзчихсэн юм. Тэгээ 2-3 сарын дараа ингээд яг team бичлэг хийж байгаа хүмүүсээр ингээд ийм competition хийсэн. Тэгээд багахаа ингээд октод ингээд цодтуулаад тэгээ мэдээ зүйтэй гарцсан. Тэр бүр амар шатсан. Нэг ийм камерны бичлэгэн дээр ийм хальт ийм сахалтай тэгээд ийм амар үстэй. Тэр нэг тийм ийм homeless тийм хүн бол биш зүгээр ийм нэг guy. Дүнг зохио яаш. Балаа уустай. Challenge хийсэн юм шүү те. Нэг жилийн дотор хэдэн эмэгтэйг зөхөх вэ? Тийм. Оноо зөвлөж юм болоо. Тийм. Зүг гайж уустай. Yeah. Man. Америк том хотод бол үгүй crazy. Амар юм болдог тэгээд. Тэр school shooting эднэр ч гэсэн ер нь л том байтгаа жижиг мэтгэн хотод ч гэсэн болоод идэх юм лээ. Тэгээд тийм. Би яг сүүлд тэгж бодож. Одоо ингээд тиймэрхүү юмнууд амар гарч байгаа шүү дээ яг юм. Тэгээд ингээд тогтмол ингээд гарч байгаа юмнууд байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд тэднэр дээр одоо жишээлбэл юм joke хийгээд ийм comedy болгох ер нь хэр зөв гэх юм цааш. Тэг ямар яг тэр яг процесс яг юу гэж боддог чинь. Одоо жишээлбэл ийм TikTok авахгүй ингээд яг сургууль руу алхаж ирсэн ингээд нэг хүн ажгаар орох хэрэг ингээд хаалга онголоод гэсэн чинь нэмэх 27 assist гэж. Рухтаах хэвчээ. Гүй. Та төр засгны шүү дээ. Тийм joke хийхээр тийм нөхцөлийг үүсгээд тэрийг ерөөсөө засахыг орлох хийхгүй байвал I think they deserve it. Тэ. Гол нь яг satire comedy чинь гол зорилго чинь л ингээл яг нэг нийгэм болж болохгүй байгаа зүйлийг
инээдтэй байдлаар одоо шүүмжилж хэлэх нь байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ч яг үнэндээ тэр имийг шоолж байгаадаа биш зүгээр яг тийм юм болж байгаа гэдгийг шүүмжилж одоо яг ялангуяа Америкт бол ингээд тийм жирийн үдэгдэл болцсон юм шиг одоо ингээд инээдтэй байгаад нүү гэж байгаа юм шиг хүмүүс тэгдэг. Тим стори хэлээд байгаа байхгүй тий. Одоо тэгээ бас тэрийг нь хэлэх тийм медианы эрхчлөө байна гэдэг нь надад бол дажгүй санагдаад шүү дээ. Одоо Монголд бол тэгэл нэг улс төрчдийн талаар ярихаар ингээд шууд шоронд орчморчдөг ч юм уу бараг нэг. Тийм нөхцөл байгаад байгаа шүү дээ тий. Тэр нийгмж өөрөө буцаага шүүмжилдэг тий. Чи яагаад ингээд хүний зовлонгоор хүрэл өхөн талаар нэг жок хэлсэн чи юу лээ тэрийг цагтаа нар очиж мочоос ингээд хийсэн шүү дээ гэрт нь. Юу юм бэ? Хаа юм уу цаа юм. Юу хөтцсөн өөр. Тийм шүү дээ. Тэр бол амар факт авт л та. Яа. Тэ одоо ингээд зүгээр л нэг жоохон феймд ороод гайгүй мөнгө олоод ирэхээр тэрэн дээр ингээд ерөөсөө сейф байх тийм боломжгүй биш санагдаад эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхэр чихэн явуулсан Монголд үлдэх хүсгэн тий. Жоохон ингээд өөрийнхөө хөдөлмөрөөрөө босгоцсон юм ийг тэгэл нэг юм хэлсэн чи чи болохгүй юм хэлчихлээ. Одоо чи торгуулд шоронд орогдчих юм уу гэх юм бол тэгэл тэр чин тэгэл баг дарангуйлд амьдрч ин л гэсэн үг шүү дээ. Бид нэр дарангуйл амьдраад шүү дээ бид нэр. Тэгээ угаасаа хүмүүс нь ч гэсэн өөрсдөө ингээд одоо багасаад нөгөө нэг томчуудын ярианд бити ормор гэдэг нэг тийм үгний эрхчлөөг ингээд боодог тийм менталитет. Тэгэл одоо нэг хүн ингээд нэг жоохон алдартай болоод тэгээ нэг өөрийнхөө нэг дуртай юм зад магадгүй тэр нь одоо хайнекен ч юм уу тэгээ нэг дуртай ингээд би энэ пим дуртай гэлэнгүүд чи ингээд чамааг олон хүүхдүүд харж байгаа чи ингээд үг хэлээ одоо бод гэл тэгэл амар сайд байгаа шүү дээ. Тэгээ яг хөө ингээд чиний аудиенсээс хамаараа чам тодорхой нэг төвчний responsibility бол байна тий. Одоо жишээ нь Gramix хичээл ингээл PV рекламадад тахын ч бас хаашийн тий. Of course тийм нюанс бол байна. Гэтэл яг хөө бас манай монголчууд л амар консерватив байгаа л да. Яг одоо сая медиагийн эрхчлөө, прессийн эрхчлөөний индексээр монголчууд чинь хэд вэ? 80 хэд жил 70 хэд байснаа энэ жил болохоор 109-д орсон ч 106-д орсон л. Тэрийг одоо яаж зүтэлт юм бол? Нэг 4-5 критерия байсан баха. Тэгээд яг хууль дүрм тэгэл одоо юу чинь тийм бах тийм. Юм тэр хүн бойкотлуулж байна. Тийм. Шахмаар тийм. Тэг янз бүрийн тийм үзүүлэлтүүдийг нь харьцуулж байгаа л тэгэл одоо хэр байна гэдгийг харж байгаа. Бараг юм коммент ratio мэшиг нь харддаг л багт тийм. Dislike хийдэг байна юм уу? Үгүй press freedom штэ. Media. Окей. Тий. Хэвлэлийнхэн эрхчлөө. Тэгээд бүтэн жилийн дотор тийм амар хойшилсан байна, ухарсан байна гэдэг чинь бас амар сайдл. Хэрэг юм да. Одоо ингээл юу битээр ярьж ирснийг ингээл нэг улс төрчөөс орж ирэл. Тий, одоо жишээ нь тэр улс төрчин ялангуяа за нэр хүндэд биш юм аа гэхэд ингээл тэгэл шууд утгаараа тэр хүнийг дөрвжлаагүй ч гэсэн магадгүй ингээл хүмүүс нэг ярьж мэрэл нэг холбоотой юмнаас нэг сенсац болол ирэхээр те. Юу вэ? Тий батсан чи юу вэ? Одоо ингээд улс төрчд чи ерөөсөө яг нийгмээс л одоо ингээд рефлектийг нийгэм яг яаж тэр хүнийг хүлээж авч байгаа тэрэн дээр ингээд тоглолт хийж хэвчтэй хүн байсан чинь зүгээр нөгөө нийгэм нь ингээд наа чи ингээд болохгүй шүү дээ гэсэн дүүл маа гэж шон тэгж шатчих юм чи те. Тийм л нийгэмд амьдарч штэ манайхаа. Факт. Тэгээд подкастын төгсгөл болгоноор дандаа нэг улс төрөөр дуусгаад байх юм аа. Төрөө чи подкаст нэр яг тэгж дуусгасан тэр снэвэр. Хоёлаа аяр гутарцсан. Тэгээд зүйлдээ тэгээ боли зүгээр сэдвээс үлээгээд тэгээд юу хийсэн нэг book review хийсэн нэг уншсан номнуудын талаар ярьсан баха. Тэгэл дээ. За нэг гоё. Би яриа дууссан харин тэр. Өөр гоё кино байна. Нэг гоё гэгээлэг нэг те. Нэг уран зохиол. Би нэг Blue Eyed Samurai үзсэн. Тэг би үзег байгаа. Тэр амар гоё юм лээ. Харин тийм гэсэн. Тэшин ийм бүр академи award энэ авсан юм шиг л шүү дээ. Maybe. Гэхдээ тэр нөгөө нэг төрлөө гоор үстэй гэхдээ амар гори. Тэгээд амар олон tits meets шалтан өнцгөн. Амар дик гардаг гэсэн шүү дээ. Тий. Дик гараад эргэлдэж шүү. Дикийн тасалчт юм уу те? Үгүй зүгээр биен дээрээ байхдаа ингээ эргэлдэх хеликоптер. Тий, тэгээд амар дажгүй нөгөө энэ гэхдээ team төрлийн series санагдсан нөгөө нэг season 1 нь амар гоё. Тэгс нэг season 2 нь ингээд бараг нэг cliffhanger маягтай дуусчдаг season 1-ийн төгсгөл нь тэгээд season 2 нь хизээ гарахыг мэддэхээргүй нэг team төрлийн series юм байлээ. Тэгээд гэдэг. 8 ангитай байлоо. Тэгээд нэг анги
Нэг яг нэг 40 50 минут. Дүүлдэ зүйл юм байна тий. Тийм байл юу намартай 40 минут үзчихэр угаасаа л нэг гоё ханаал болоо окей. Ингээд Demon-Slayer энэ чинь 20 минут гарснаа тэгэл. Тий. Анимегийн хугацаа бол арай л жоохон санагдаад тэгс. Ялтчих. Тэгээд интро аутро сонгууд нь амар удаан бааш тий. Яг үндэ 15 минут л контент байгаа байхгүй тэр чинь. Тэгээд тэр 15 минутын нэг яг тал нь зүгээр л одоо баг филлер тий. Тийм, Demon Slayer бол хийх үедээ нэг тал нь бол нэг флашбэк шүү дээ. Яг хаа тэгж байгаад бас нэг яг сүүлийн хідэн анги дээр бас яг нэг гоё зодтолтод юм аа гол юм аа явчихна. Анимашн гоё ялтчихгүй л. Тий. Хөө гоё яриг. Тэр ер нь яг юм жоохон шинч бол биш баха. Тэр стайл нь гоё тий. Ийм 3D 2D ойлгогдсон. Тий. Very ер нь бол ингээд зөндөө олон хийдчихсэн. Гэхдээ яг юу лээ. Тэр студ нь яаж хэлт юм бол UFO table. Би болохоо зүгээр UFO table. UFO table гэдэг шиг. Тэгээ UFO table-ийн яг тэр чадвар нь айгуу дажгүй тэгээд өөр хүмүүс хийжсэн ч гэсэн яг UFO table шиг тэгэж одоо амар өндөр түвшинд хийж чадчих байгаа студиуд бол амар цөөхөн байгаа. Зарим нэг оролж байгаа студиуд байгаа. Гэхдээ нэг CG-ийн жоохон сонир харагдаад сая тэр Chainsaw Man дээр нэг CG хийх гарч тэр нь бол сонир харагдаад. Тэр чинь map файл үү те. Chainsaw Man уу? Map биш хаа. Madhouse л map юм уу? Map юм уу те Chainsaw. Тэгээд тааш map-ийн тийм олон аним зэрэг гарч байгаа юм уу те. Тийм шүү дээ. Jujutsu Kaisen, Chainsaw. Тэгээд дахиад нэг аним зүйлээ. Тэгээ 2 4 5 аним бараг зэрэг гаргаад шүү дээ. Тэр чинь бас нэг амар хит болсон аним. Тэгээд тийм болохоор чинь тэгээд одоо ажилсад нь галзуураад амиа орлон гэж тэхгүй байх тий. Баахан ингээд нүд нь ингээд гаргалтай ингээд зомби болцсон. Энэ ханти шиг. Панти шиг. Панти. За чи юу гэж мэл? Чи саяны баахан яран дээр харин юу гэж нэмэрэ? Яа, яг үнэ. Харахгүй панти шүү. За. Болцсон цаг. 90 цаг болцсон дөө. Гайгүй. Бараг илүү ч явчлаа. Окей. Гэтэ цаг бол би ингэж хэмждэг. Яг нэг ер нь бол нэг цагаас дээш байх марк нь л хангалттай гэж үзтээ. Тэгээд ер нь яриа яваад ах юм бол 2 цаг хүртэл явсан ч болно гэж боддیں۔ Хэрвээ тийм шүү дээ. байх юм бол тийм. Тэгээ манай үзэлтэн дээр нөгөө нэг хүмүүс хэр удаан яг үзтээ. Эхэндээ бол нэг 2-3 минут average view time. Одоо болохоор average view time нэг 10 минут болов шилжсэн. Тэгээд тэр чинь нөгөө нэг клик дарснаа болж байгаа хүмүүс ч байгаа. Тэгээд тэр бүгд ингэ холилдоод гарч юм бол гоё юм шүү дээ. Дүүл сайн үзсэн юм шүү дээ. Баярлалаа. Бидний appreciate балаа юм садар юмнуудыг ярихыг баян сонсдог. Share-лээрээ. Share and like and share. Subscribe, like, share-лэх нь амар чухал санагдсан надад. Тэгээд бид нар өөрсдийнхээ аккаунтаас share-лмээрг байна. Бид нар үзэж байгаа танихгүй хүмүүс share-лүүл амар гоё яагаад нь уг нь бол. Тэгээд уусаж одоо яг нь үзэж байгаа 100 хүн ер нь тэгээд ямар нэгэн байдлаар яг мэддэг хүмүүс байгаа л байна. 100 хүн 5 хүнд хүртэхээр share-лэх юм бол 500 болоод тий. Тэгээд тэр нь 5 болох юм бол 2500 болоод ингээл явчихаар байхгүй да. Тэг жоохон ажил хийгээд өгч байгаа. Дэмжиж байгаа бол хэдүүлээ нэг анги гоё англи хэлээр гэж үзэх үү? Чаашаа. Тэг яах хинч үзэхгүй шүү дээ дээрээс чинь. Алдах юм байгаа мó? Тэг байхгүй л тий. Why not? Тэг гинт ингээд I don't know somewhere нэг guy нэг highlight-ийн reel хийгээд ч юм уу TikTok хийгээд одоо болчихлоо. Каш. Тэгсэн ингээд зүгээр өөр хүнд найдалтай станаа тий. Гэтэ угаасаа тэгэл би яг нөгөө тийжл хүмүүс гоё main content хийх санаа байгаамаа. Нэг хагас scripted хагас тийм improvisation тэгээд нэг цуврал нэг 10 анги мэгтэй ч юм уу seasonal тий. Яг нэг тиймэрхүү юм хийх санаа байгаад байгаа. Тэгээд тэрийг гол нь write хийгээд гоё бичгээд тэгээд бүтэн жил хийгээгүй байгаа. Гэхдээ яг тэрийг хийчихвэл амар тийм суугаа ингээ буст хийгээд ямар байгаа байхгүй юу? Бараг. Концепт нь ер нь ямар шүү юм? Skit юм. Skit маягийн. Тэгээд дараа ирээ офлайн. Тэгээд яг спойлер толгоч та нар. Тэгээд гол нь чи нөгөө нэг
эдитнэр туслая гэдэг чинь тэгээ эдитнэр туслаад эхэлчихвэл нөгөө ядаж нөгөө Facebook дээр юмудаа оруулаад эхэлчихвэл болох. Тэгээд би уржиг дээр бас баахан тэрэн дээр суусан. Тэгээд ер нь бол хөөрхөн цаг авахаар л бэлчээ. Тэгээд ажлууд чинь гайгүй болохоор. Харин би яг мэдхгүй ажлууд нь хизээ гайгүй болт юм байна л та. Би бас л хамт тэгэл гайгүй болон тоо гэж явгод дараа сард бүр аим болоод наадам өнгөрөөд гайгүй болох уу. Тэгээ наадам өнгөрөөл нэг гайг болох хаа. Нэг 8 сар. Тий, 9 сараас буцаад back to school гэж байгаа. Тэгэхээр alright. Наадмын дараа та нар илүү гоё юм expect хийж болно. Гэхдээ битгий хүлээлт тавиарай. Fuck expectation. Нөөж. Тэгээд тусахта бай. Йоо.